үнэтэй коньяк хилдвэдэд юм ууж маягалдаг нь угаасаа. Уг 90 оны их бүдүүлэг соён штэ. Жохон тий. Нэгэртээ бильярд тавьдаг, покер шинэ тавьдаг. Наа чи 90 онд яг шин дөнгөж байхад бол сонирхолтой байсан тийм болохоос одоо зүгээр эрүүл сурвал ухаантай хүн бол юу тийм юм тийм үстэй. Тэгээ би бол наадч нэг үнэмшихгүй юм тий. Монгол босоод ирэх үе сэргэн мандчих үе тэгээ бүр тэрэнд нь бүр сүнсээр хорсч идэг хүмүүсийг би зөндөө олон харж ирсэн. 1920-ад оноос эхлээд Венесуелийн нефтийг Америкууд ухаад эхэлсэн шүү дээ. Яг Венесуелийн дотроо нөгөө шингэн ба хүнд гэсэн хоёр төрлийн нефттэй байдаг. Одоо тэр яригдаад байгаа ч юм бол хүнд төрлийн нефт нь байхгүй юу? Бид нар дайны дэлхийд дээр арчлыг хамгаалах үүрэгтэй цорын ганц улс юм чинь. Бид нар л очиж тэр дарангуудыг шийдэхгүй тэр улсын ард түмч арчилгүй хэцүү байж тээ гэх шиг. Тэгвэл бүр гайхмар дэндүү төрөнгийн юмнууд байхгүй да. Альва нэг улсын ард түмэн лөөрдөөсөн байна уу, яасан байна уу мөн үү? Ямар тохиолдолд мөн тэр ард түмний өөрсдийнх нь эрхийн асуудал واخгүй юу? Бараг нэг хүнд бараг 10 сая долларын хэмжээний юм байгаа واخгүй юу? Энэ баялаг маань өөрөө бидэрт тэргээ гай болоод идэг. Яг эндийнхээ эзэн гэдгээ мэд. Ерөөсө би нэг л юм 35 жил их сайн харлаа. Өөрийнхөө имийг минийх гэж мэддэггүй хүн дандаа хүнд лөөрдүүлд юм байна. Хүмүүсээ мөлждөг хүүтэй байж болохгүй би яг 20 жилийн өмнө тайлбарлаж ирсэн байлээ. За сайн байцгаана уу? Green podcast-ийн маань ээлжлэгийн дугаар эхэлж байна. За тэгээ би подкастынхаа өмнөх X-File гэх подкастынхаа нэрийг өөрчлөөд Green podcast болгочихсон байгаа. Бас сэтгэв баг зэрэг өөрчлөөд нэрийг өөрчилсөн байгаа. Тэгээд яг энэ подкастын хувьд бол Баярхуу ах маань одоо анх удаа ирж байна. Өмнөх подкастн дээр бол part 2 хүртэл хийсэн байгаа тий. Тэгэхээр яг энэ Green podcast гэдэг үүднээсээ яг анхны гэдгээр явчих гэж боддлоо надад яг. Гэтэ яг ер нь бол part 3. Гэтэ ер нь Баярхуу ахтай бас цаг үеийн тухай би ер нь ярих гэж бодоодсэн юм. Өмнөх дугаар дээр бол ер нь эдийн засаг мөнгөний онлын тухай нэлээд ирсэн. Энэ удаа нэг цаг үеийн тухай жоохон ярилцмаар байгаа юм тийм. Тэгэхээр асуултаа ер нь ихний хэлж та ойрд ер нь ямар ажил, ямар прожект эхлүүлсэн явж гин, ямар төлөвлөгөөтэй, зорилготой явж гин нэг жоохон хийж байгаа ажлаас нь түн сонирхмаар байна тий. Та энэ талаар нь яриад өгөөч. За баярлалаа суугнадаа ингээд хоёлаа 3 дахь удаага подкаст хийж гин. Эхний хоёр маань нэр нь өөр байсан ба шүү дээ. Одоо бол Green нэртэй болсон. За тэгэхээр баяр хүргэе. Ер нь энэ подкаст тийг уг YouTube дээр тавиад тэгээ бүтэн хүмүүс сонсоод уг хүнд их өгөөчтэй юм байлээ. Тий. Одоо Face ч юм уу бусад social тэ хэрэгслүүдэд бодвол тийм болохоор энэ подкаст маань өөрөө чаш сайн яваасаа болжгүй подкастаараа хүмүүст соён гээгэрүүлэх утгаараа өөртөө нь амьдралд хэрэгтэй танин мэдхүү утгаараа өнөөдрийнх нь яг ахуй амьдралд учирсан байж байгаа зовлон өөршөр бэрхшээл бүгдэнд нь байгаа шүү дээ. Тэгвэл тэр маань өөрөө яг юунаас болцсон гэдэг онш. Тэгээд тэр оншийн зөв ойлголцчгүй цаашаа яаж тэрнээс гарах уу гэдэг дээр хоорондоо хамтрах, санаа бодол нийлэх, эвлэх, тэмцэх гэдэг олон юм байдаг учраас тий. Яг надад бол ерөөсөө тийсээ прожект гэж асуулаа. Тэгээд сүүлийн 20 жил ганцхан прожекттэй л байгаа. Тэр нь юу юм гэхээр энэ Монголын ард түмнийг гадаадын болон тэд нартай тэдний Монголд дах зарцуулсан дотоодын мөнгө хүлэгч мөнгө хүлэгчтэйгээ үгсэн хууль үлддэг улс төрийн бүлэглэл тэр олигарх бүлэглэл гэд нэрлэдэг байгаа тусгай зөвшөөрөлтөө бүлэглэлүүд энийг л энэ төрөл бүгдээр ингэсэн сулж энэ ард түмэндээ эзэн эрхийг авч өгөх ийм л тэмцлийг л одоо сүүлийн 20 жил хийж байгаа. Энэ бол миний үндсэн прожект. Өөрөөр хэлбэл Монголын ард түмэн өөртөө байх ёстой юм лөөрдөж алдчихад зөвхөн лөөрдөд алдах төдийгүй тэрийг алдсныхаа төлөө өөртөө дахиад бүгдээрээ өрөнд ороод ийм ичхүүртэй, шившигтэй, гуйлагчин, боолын тавилын идэж амьдраад байгаа байхгүй та. Уг их энгийн юм шүү дээ. Тэгээд хүмүүс яг өний чи мэдэхгүй нөгөө нэг хэдэн сайхан хүмүүс гадна дотны хүмүүс ирээд хөрөнгө оруулагч нэртэй ирээд өөрсдийн гоё угжиж, тижээгээд, тэтгээд баяжуулаад болчихно гэж ингэж андуурч 35 жилээ алдчихж байгаа байхгүй юу. Тэгээд ялангуяа чүүдийн сүүлчийн подкастны үед байхаа тэрний дараа энэ би өөр хэд хэдэн лайваар Монголын ард түмэнд маш тодорхой сануулж ирсэн. Ер нь миний сүүлийн 20 хэдэн жил ярьсан юм бол маш тодорхой үед. Яг өнөөдрийн тий төр засаг нь тий ерөнхийлөгч нь хүрсэх гэдэг нэртэй байна уу, батлаг гэдэг байна уу, элбэгдэрж гэдэг нэртэй байх байна хамаагүй.
хэд удаагийн ерөнхийлөгч байна хамаагүй. Дээр нь их хурл дотор аль нам нь олон хойно уу эсвэл олон биш хоорондоо эвсэж засгийн газар байгуулсан байна уу тэрнээс үл хамааран. Мөн үү? За дээр нь засгийн газрын ерөнхий сайд нь болон кабинет байж байгаа сайдар нь тэ хэн байхаас үл хамааран энийг бид нар дээр ингээд нэг энгийнээр тайлбарлууд мөнгө хүлэгчийн тоолор гүгээд байгаа байхгүй юу? Жирийн иргэд хүртэл бүгд зээлтэй. Засгийн газар нь өөрөө зээл авдаг яг бидэртэй адилхан тийм өрний тулан болсон зээл авдаг. Ингээд тэгэхээр миний тайлбарлага нь юу юм гэхээр энэ засаг төрийг бид нар хүний сольж үзээд, намын сольж үзээд ингээд бүх аргаар үзээд байгаа мөртлөө болохгүй ингээд нэг улам амьдрал хэцүүд байгаа шүү дээ. Тэгээ энийг бид ялангуяа их олон жил яг энэ янзаараа энэ мөнгө хүлэгчдийн зээлийн хүний тоолоор гүгээд идэг. Тэр мөнгө хүлэгчдээс авсан зээлээ төлөхийн тулд засгийн газар нь өөрөө байнга татврын тоолоор ард түмэн дээр бас гүйлгээд идэг. Мөн үү? Энэ хоёр том өрийн тоолоор өр үүсгдэг. Зээлийн хүү, засгийн газрын татвар гэсэн. За тэгээд дээр нь мэдээж юу нэмэгдэх вөхөр ханшийн алдагт нэмэгдэнэ. Манайх тэр чигээр үйлдвэрлэгч биш бараг 90% импортын орн болцсон. Тэгэхээр энэ төгрөгийн доллар юаны ханшийн хэсэг унж байгаа зүйл маш хүчтэй нөлөөлдөг бидний амьдралд. Тэр бас нэг том алдагдал буюу бидэрт ирж байгаа хохирол байдаг. Тэгээд дээр нь мэдээж хэрэг энэ авилгад хулгай зэлгийн бол бүр замбраага алдлаа шүү дээ. Хүн болгон тэгдэг мөн үү? Дээр нь ард түмний сая одоо ингээд сүүлийн жишээ хэд яригдаад ард түмний татврын мөнгөөр нийслэлийн татврын албаныхан дубайд сайхан зугаалаад ирлээч гэх шиг. За яг одоо халуун болцсон Тайланд, Паттайя, Пхукет энтэйгээд ардуудаар дүүрэн монголчууд байна гэж хэлээ. Гэхдээ тэгээд тэр одоо тэр сая сонссон чи тэр нөгөө томчууд миний сонссон шүү дээ. Нөгөө оюун эрд навар эсмэс бүгдээрээ Сингапурт явцгааж нэгсэн бөөнөрөө. Арай жоохон доогуур төвчний цүнх баригчт нь болохоор Пхукет, Паттайя энтергээд Тайландын ардуудаар ядангуяа хүмүүс их шоолоод байна. Ман намын хүмүүс ямар их байна гэж тэр Сингапур, Пхукет энтер мөн үү? Тэгэхээр одоо миний ерөөсөө сүүлийн 20 жил хийгээд байгаа ганц прожект бол ерөөсөө энэ муухай булаа ямиг арилгаж мөн үү? Монголын ард түмэн байгалийн баялагын эзэн болох, өмчлөгч нь болох, Монголын ард түмэн төлж байгаа татвараар тэрүүгээр бүтээн байгуулагдж байгаа бүх юмныхаа эзэн өмчлөгч нь байх. Өвгдөөцөөс өвлөгдөж ирсэн газар нутаг, мал сүрэг бүх юмныхаа эзэн байх. Өмчлөгч нь байх. Ийм л юмгээд одоо эзэнд бус эний чи бүгдийг нийлүүлээ эзэн ирэх гээд байгаа байхгүй. Энийг буцааж ард түмэнд авчихгүй бол нөгөө Монголын ард түмэнд өвгдөөц нь хүн болгонд бараг сая долларын хамгийн муугаар батхад штэ. Одоо газрын дор байгаа нөөцөөр хүн болгонд сая долларын сая долларын хамгийн багадаа тийм нөөц орлого хуваарлагдахаар тийм сая долларын байгалийн баялагийг нэг Монголыг колоничлаад байгаа валютын санчин Дэлхийн банк ч бодоо гаргацсан нөөц шүү дээ. Хүн болгон сая долларын. За тэгээд дээр нь нөгөө 70 сая мал, тэгээд ус ургамал, агаар бусад баялаг ингээд бүх юма тооцоод Монголын хүн болгонд биш шүү дээ. Бүр ямар ч асуудалгүй баг нэг хүнд баг 10 сая долларын хэмжээний юм байгаа байхгүй юу. Энэ баялаг маань өөрөө бидэрт иргээ гай болоод идэг. Яг эндийнхээ эзэн гэдгээ мэд. Ерөөсө би нэг л юм 35 жил их сайн харлаа. Өөрийнхөө имийг минийх гэж мэддэггүй хүн дандаа хүнд л өөрдүүлт юм байна. Тийм үү? Тэгэхээр энийг л арилгаж ингэж монголчууд дэйн юм эн чин та нарын юм штэ. Бидний юм штэ. Тий, бидний юм штэ. Цөмөр энэндээ эзэн байя. Энэ гадаа дотоодын луу штэ энийг алдхаа болио. Тэгээд цөмөр энэ дээрээ өөрсдөө сайхан төгрөгөө хэвлээд ямар нэг доллар юаниггүйгээр доллар юаниг зөвхөн гадаад худалдаанд хэрэгэлдэг нэг амар амгалан амьдрийдэ гэдгийг л тайлбарлаад ахна 20 жил болж байгаа. Тэгээ яг чиний асуултанд хоёлаа хариулах гэх нэлээ эхний асуултаас чинь бараг сонсож байгаа хүмүүс нь төөрөхөр шахуу явцаар байгаад ирж байгаа нь юу юм гэхээр яг энийгээ зэгцэлэх гээд тэгээ сая энийгээ би ерөнхийдөө юу гэдэг шинэ мөнгөний бодлогыг томьёолоод тэгээ сая шинэ мөнгөний бодлогыг дэмжих хэрэгжүүлэх хөдөлгөөн гэж байгууллаа. Одоо цаг нь болсон юм шиг байна. Ингээд хөдөлгөөн нь оны өмнө байгуулчихсан. Шинэ мөнгөний бодлогыг дэмжигчдийн мөнгөний бодлого хөгжлийн шийдэл гэдэг нэртэй. Өөрөөр бүх улсын ерөөсөө хөгжлийн шийдэл нь мөнгөний бодлого болохоос биш. Өөр ямар нэг тэр баруун зөвний үзэлтэй улс төрийн намууд мөн үү? Эсвэл их гоё тийм их оронч хүн гарч ирэл мөн үү? Буу шийдэн барайл тэхгүй ерөөсөө бүх дэлхийн өнөөдөр үеийн үед мөнгөний бодлогоос л
Болж л улс орн нэг бол хөгжин, нэг бол дампуурч идэг байхгүй юу. Тийм учраас мөнгөний бодлого нь өөрөө хамгийн чухал тухайн улсын яг өөрийнхөө тусгай тогтнолыг авч үлдэх, газар нутгаа авч үлдэх, ард түмнийхээ ахуй амьдралыг өргөө ширгүү сайхан байлгах суур юм чинь мөнгөний бодлого байгаа. Тиймээс биш үндсэн хууль биш, иргэний хууль биш, эрүүгийн хууль биш. Яг жоохонгүй мөнгөний бодлогынхаа үчиг л олчих юм бол дараа нь тэрэндээ тааруулаад иргэний хууль, эрүүгийн хууль, салбарын хуулиуд үндсэн хуулиа бүгдийг зохицуулж болж байгаа байхгүй юу. Хамгийн чухал юм нь орхиод явцсан юмыг л одоо сүүлийн 20 жил зүтгээд одоо энийг л ард түмэндээ тайлбарлуулад энэ бол зөвхөн Баярхүүгийн прожект биш. Энэ бол нийт Монголын ард түмний 35 жил алдсан алдаагаа засах үндсэн прожект байхгүй да. Тэгээ энийг одоо сайхан яг ямар ч хэсэг гайгүй нэг 100-200 мянган хүн бол ямар нэг байдлаар ойлгож дэмждэг болцсон байгаа даа. Энэ бол том хүч байхгүй юу. Тэгэхээр энэ дээрээс хуурлаад нам хамаа байхгүй, нас хамаа байхгүй цөмөр одоо улс орноо өөрсдөө сайхан аврья. Лойрдуулахаа болио. Бид нар дээр хулгай зэлгээ, бидний имийг хулгай зэлгээ гэдгээ бүгдийг зогсооё. Дээр нь биднийг энэ улс төрчт нь олигархууд нь биднийг барьцаан тавьж тансгалдгийг болиулъя. Гэсэн ийм л имийг л нэг цэгцлэх гээд ашгүй нэг юм 10 гаруй жил тайлбарсан юмд ямар ч хэсэн нийгэм маань нэлээд тодорхой хэсэг нь сэхэрч аваад одоо ер нь баярх энэ төлөв ойлголт ер нь хүмүүсийн ойлголт бас их нэмэгдээд байгаа шүү. Харин тий. Ялангуяа энэ сүүлийн үед чинь бол одоо энэ том гүрнүүдийн баг бол бас хууларч шүү. Тий харин тий. Саяхан одоо нөгөө Мадураг Венесуэлийн ерөнхийлөгч Мадураг барьдаг үйл явдал бол бас нэлээд хүмүүсийн нүдийг нээсэн болоо гэж би бас бодоод байна. Яг чинийх нь одоо юу гэж яад нэгдсэн гэж бодож байна. За одоо нэг үгэлэхэд би ч нэлээд өмнө нөгөө нэг та ингээл ярьдаг байсан шүү дээ. Нэлээд жилийн өмнө энэ олон улсын валютын сан гэж нэг юм байна. Энд чи өстө ингэж улс орныг ингэж юм те. Гадаадын том гүрнүүд чинь нэг ийм бодлого явуулж ин гэд нэг тийм хол сонсогдсон байхгүй. Нэрэж одоо тэгтээ дэлхийн банк олон улсын валютын сангийн шудраг асмас гэж бас нэг байштай гэл те. Тэгэхэд одоо сүүлд бол том гүрнүүд бол улаан цагаанд яг гарч байгаа нэгэд бүр мэдрэгдээд байгаа байхгүй те. Яг нөгөө тэр дэлхийн том нефтийн нөөцтэй орныг те яаж ингэж ерөнхийлөгч нь барьж яаж ямар үг хэлж чинь бүр ингээл улам хуулраад ирэнгүүт нөгөө нэг олон улсын валютын сан дэлхийн банк чи яалчгүй нэг мапантай зүйл гэдэг нь бас маш олон хүмүүс ойлгохоо хүмүүсийн зүгээр зарцсан мэдчихэж байгаа юм шүү дээ. Яг мэдэгдэж эхэлж байна. Тэгсэн чинь зарим нэг улс төрчөнд чи бас ингэж хэлж яах юм одоо энэ Венесуэлийн ерөнхийлөгч хууль бус ерөнхийлөгч байсан болохоор баримтлах нь зөв мөөгөө нилээн одоо нөгөө 90-ад оны алтай хараацаануудын нэг нь тэгж хэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт бас л нэг сонь юм бодогдож байгаа. Энэ хүмүүс ч одоо нэрэл Америктайгаа одоо их л учир холбоотой хүмүүс байдгийн болов бүр гайхаад яг тэр санхүүч тавдаг хүмүүс бид нар юу яг ийм юм л да. Яг тэр санхүүч яг тэр хүмүүс ийм 3 төрлийн хүмүүс байдсан байл хараад ахаар. Нэгдүгээрт нь мэдээж хэрэг тэр тэдний тарих угаадаг номдол ба штэ. Дарчил гэдэг нэртэй тий эдийн чөлөөт зах зээл эдийн засгийн өрсөлдөө энэ төрөө хөгждөг. Тэрний суур нь өөрөө хувь хүмүүс байдаг гэж. Өөрөөр хувь хүмүүсийн нэг өстэй бараг шунал тачаал нь өөрөө тухайн улсыг хөгжүүлдэг гэдэг тийм тэрэндээ үнэмшдэг хүмүүс нэг хэсэг байдیں۔ Зүгээр тэр нь өөрт нь тий ямар нэг байдлаар нөгөө хийж байгаа хулгай зэлгээ бусдынхаа зовлонгоо жаргал хийж байгаа зөвдөх тийм дөрвч 2 дахь хэсэг нь байдаг байхгүй юу. За 3 дахь хэсэг нь бол ерөөсөө угаасаа ямар тохиолдолд энэ бусдын сайн сайхны төлөө боддоггүй тий. За ялангуяа энэ улс орон ард түмэн сайхан амьдаад улс орон хөгжчихвээ гэж бүр хорсож явдаг тийм удын хүмүүс бас байдаг байхгүй. Би 35 жил бол яг саяны 3 төрлийн хүмүүсээс зөндөө харж байсан. Бүр цаагаараа сүнсээр удам өвөг дээцээрээ бүр Монгол босоод ирэх вэ. Тэ? Монголчууд дахиад их хааныхаа үе шиг хүчрхэг болчих вэ. Монголчуудаас дахиад ухаалаг цэцэн мэрэгэн хаад жанжид төрөөд тэ? Бас энэ хавь орын улсуудаа зэгцэлж төгнүүлж сэргэн мандчих вэ. Тэгээ бүр тэрэнд нь бүр сүнсээр хорсож идэг хүмүүсийг би зөндөө олон харж ийсэн. Тэгээ сүүлдүүд угаасаа байх. Яг учирч юу бүр яг. Зөндөө би одоо миний таньдаг мэддэг хүмүүс зөндөө биш үү. Яг харахаар наана нэг худлаа их оронч боронч шиг ярьдаг мөртлөө ингээд. Тэгээ би чи олон жил хүнтэй юм ярих өөрөө угаасаа жоохон бас өвгдээцсэн ухаан, тэнгэр шүтлэг тэ их хаадын эрдэм ухаан ингээд олон жил юм судалсан. Дэлхийн суур шашнуудын үүсэл, гарал үүсэл сүүлдээ тэрийг ямар зорилтоор яаж ашигладаг болчихсон. За үе үеийн ингээд нэг коммунизм, либерализм, капитализм, империализм гэдэг гоё измүүдтэй юмнуудыг ч гэсэн ямар бүлэглэл, ямар зорилттой гаргаж ирдээ юм тэгээд
Аюу олон юмыг талаас нь судалдаг учраас яг хүмүүс саяны байдлаар ангилэгдчихдээ. Тэгээ саяны зүгээр сайхан хэлэхэд саяны тэр Венесуэлтэй холбоотой жишээндээ хэлэхэд одоо тэр хүмүүс чинь бүгдээр энэ нэг дарангуулагч Мадура задуура амьдрал нь ямар хэцүү болцсон гэдэг байхгүй юу. Хэрвээ Монгол улс өнөөдөр яг Украин шиг цаашаа Европ руу хилэлдэг. Яг Венесуэл шиг тэр Америк төвд байдаг гэсэн бол бид нар өнөөдөр өстө бүр бүр яста бүр боолын бол болцсон байж байгаа. Манайх шиг ийм замбраагүй олон уруугч хулгайчуд уваагүй хүмүүс ордондгоор дүүрсэн байхад. Ер нь яг одоо өнөөдрийн Монголын ийм хачаа замбар хэцүү амьдарч байгаа ард түмнийх нь амьдралыг чи буруут нь явж ич энэ манай Монгол улсад байж байгаа уруугч нар штэ. Уруугч нар авилагчид, хулгайчд байхгүй юу? Аль ч усад тийм л байдیں۔ Тэгэхээр тэр том сүүлийн 15 16 дугаар зуунаас эхлээд 20 21 дугаар зуун хүртэл сүйрч мөхөж дарлуулж одоо колоничлолд орсон улсуудын түүхийг харахаар яг тухайн улсд байдаг Санж баяр цогт мэтийн элбэгдэрж мэтийн хүмүүсээс болж бүтэн том ийн маягийн инкийн том бүр улс үндэстнүүд биш бүтэн том соёлууд мөхөж байгаа байхгүй юу. Тэгэл оронд нь Европын дээрнчид тэ төрөмгийг зочиж эзэлж аваад уугуулуудын 100 жил дотор бүрэн бараг 95% нь устгахад дуусгаал. Оронд нь Африкаас баахан боолчуудыг өстө замд нь тал дүүг нь өхүүлж авчирч нэг хиймэл ус ингэсэн байхгүй юу. Тэгэхээр саяны Венесуэлийн жишээ ярихад бол Венесуэл биш үү? Сүүлийн бараг 20 жил бүх нефтийн Америкийн Chevron одоо хүртэл ажиллаж байгаа. 20 хийцэн мөртлөө Chevron нефтийг авчил байдаг. Мөн үү? За тэг хамгийн аюултай нь сая өнөөдөр би өглөө бас нэг жоохон подкаст сонсож байхад сүүлийн 10 гаруй жилд Венесуэлийн та нар дарангуус мангас гэж тарих уугааж хүндэртэй тархийг уугааж ингэж янгуутаа 220 тэрбум долларын өөртөлдсөн байл шүү дээ. Гэхдээ 220 тэрбум доллараар өөртөлдсөн улс чи яаж ард түмнээ сайхан хөгжүүлэх юм бэ? Нефтээ ухаал зараад идэг. Мөнгө нь орж ирэхгүй. Мадура чи дарангуус гээл мөнгөнд өөртөд авчдаг. Би оронд нь бодит баялгаа өгчд оронд нь тэр долларыг чи авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр нь өгөхгүй шалтгаалал ингэж албаар унгаж ингэж явж тэр сүүлдээ нөгөө нефтээ зарсан доллар нь орж ирэхгүй юм чи яаж Мадура ард түмнээ сайхан амжуулах юм бэ? Тийм бөгөөд чаддаар ингэ. Эндээ бол тэгэхээр энэ туйширч байгаа юм биш. Мадура сайн муудаа асуудал нь биш. Ямар ч өөртөө нь үгэнд ороогүй улсуудыг яг ийм маягаар хамаг баялагын доллар гэдэг хоосон компьютерийн тоогоо өгч авчингуудаа дараа нь тэр мөнгөийг хэрэглүүлэхгүй бүгдийг булгаад авчдаг байхгүй зайл хэрэглээд. Энэ бол үеийн үед л тэгж явдаг юм байхгүй. Нөгөө талдаа бас сая тэр хэлж байгаа тайлбарыг хараа. Трампын Америк ерөнхийлөг Трампын хэлж байгаа тэр төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн хэлж байгаа тийг харах юм бол тэр ямар тоохч байгаа. Тэ? Тэр нефт бидэрт хэрэгтэй биш үү? Харин одоо бүр улаан цагаан байгаад байгаа байхгүй юу? Тэр тэгээд тэр чинь өөрөө юу дарангуулагч шүү дээ. Бид нар дайны дэлхийд дээр арчлыг хамгаалах үүрэгтэй цорын ганц улс юм чинь. Бид нар л очиж тэр дарангуулагч гэхгүй л тэр улсын ард түмч арчилгүй хэцүү байж тээ гэж. Тэгвэл бүр гайхмар дэндүү төрөмгийн өнүүд байхгүй да. Альва нэг улсын ард түмэн лөөрдөөсөн байна уу, яасан байна уу мөн үү? Ямар тохиолдолд мөн үү? Тэр ард түмний өөртөнд эрхийн асуудал байхгүй юу? Тэг чи ирээлгээд аваа явцдаг. Тэгээд тэд лар үзэхгүй шүү дээ. Одоо энэ би баталгаатай хэлээ. Мөн үү? Жинхэнэ дээрэмдэд босгоно. Трамп яагаад энийг тэгээд сая ингэж бүр улаан цагаандаа гарт дээрэмдэж ийн гэхээр нөгөө Трамп ч өөрөө Make America Great Again буюу MAGA гэж хөтөлбөрөөр гарч ирсэн шүү дээ. Тэрний үеийнхээр Америк дахиад аж үйлдвэржүүлнэ. Бүх нөгөө аж үйлдвэрүүд нь Азаар ялангуяа нүгэд явцсан. Үндэстэн дамсан корпорацууд хямдхан хайр хийгээд эндхэг хятад зөөвнөд Азийн тэгээ явцгаацсан байхгүй юу? Тэгэхээр Америкт бол зүгээр цэвэрийн үлдсэн гэх нэг баахан хөрөнгийн биржтэй том үнийн дүнтэй тий хоосон хөөс болцсон тэр нэг ийм IT-ийн компаниудын хувьцаанууд Elon Musk-ийн OpenAI тий тэр одоо энэ Nvidia гэх хэдэн том компаниудын хувьцааны өндөр хүчтэй том үнийн дүнтэй үлээсэн тийм пирамид маягийн санхүүгийн хувьцааны үнийн өсөлтүүд тэрүүгээр Америкийн эдийн засгийн GDP том юм шиг харагддаг. Яг бодит үйлдвэрлэл байдаггүй. Тэгээ яаж ч одоо би ч Трампын оронд байсан бол баг ингэх байсан баг. Яг тэр өөр шахаад орчих жоохоо.
За би тайлбарлая ингээ. Альва бас үйлдвэржин гэдэг нь юу юм гэхээр маш сайн хамгийн хэмд эрчим хүчний их үүсвэртэй үжиж үйлдвэржилт явагдсан шүү дээ. Зөв биз? Юу ч үйлдвэрсэн талах үйлдвэрлэнөө, гурил үйлдвэрлэнөө тий бүр юу ч хийсэн байсан цахилгаангүй бол явахгүй байхгүй юу? Эрчим хүчгүй. Тийм үү? Тэнгууд ч за ялангуяа сүүлийн үеийн хэмэд оюун ухаан гэдэг байгаа чинь бол хамгийн өндөр эрчим хүчний хэрэглээтэй бүтцүүд байхгүй юу? Өөрөөр дандаа том дата центрүүд маш их хөргөл хэрэглэнэ. Тэгээ тасралтгүй нөгөө хүчтэй баг квантум тийм компьютерийн системүүд ашиглагдахаар тэр чинь нөгөө хэдий ч нэг олон үйлдэлийг хурдтай хийгээд ах тусам эрчим хүчний зарцуулалт нь их гэсэн үг байхгүй юу? Та энгийн тайлбарлал. Тэгэхээр одоо шинэ Америк өнөөдөр өөрөө эрчим хүчтэй дутагдлалд орцсон байхгүй юу? Зөвхөн одоо энэ хэмэд оюун ухааных нь төвүүд, дата центрүүд гэтэл тэрийг байгаа эрчим хүчийг хангад дийлэхгүй. Тэгвэл нөгөө талдаа нөгөө фермерүүд, мал аж ахуй, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулах тэрийг дахид тэлэх гээд ингээд эхлэн гутч тэр чигээр эрчим хүч хэрэгтэй. Тэгэхээр эрчим хүчийн хоёр суурь нь юу юм? Ерөөсөө энэ нүүрс устрагч штэ. Нүүрс устрагчийн 3 хэлбэр байгаа штэ. Бензин, тэ? Нүүрс, бензин, байгалийн хийгдсэн. Хатуу, шингэн хийгдсэн 3 төлбөртэй. Хими бүтц нь адилхан, физикийн бүтц нь өөр байхгүй юу? Тэгэхээр Америк өөрөө нөгөө нэг хэсэг нөгөө доллараа ашиглаад гаднаас нефт авдаг эрчим хүчинтэйгээ ингэж тэгдэг байсан бол сая ингээ бүх улсуудтай худалдааны дайн хийгээд тариф хийгээд тэгээ өөрөө яг үйлдвэрлэлээ буцаад Америкт үйлдвэрлэлээ хөгжүүлнэхээр нөгөө хиймэл юм санхүүгийн бизнесээр амьдэрдэг байсан хуурамч улс чинь бодит үйлдвэрлэлөө ороод ирэхэд эрчим хүч бензин шарт тослох материал хэрэг болж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд үзэнгуут айл 1920-ад оноос эхлээд Венесуэлийн нефтийг Америкууд ухаад эхэлсэн шүү дээ. Яг Венесуэл чинь дотроо нөгөө шингэн ба хүнд гэсэн хоёр төрлийн нефттэй байдаг. Одоо тэр яригдаад байгаа чинь бол хүнд төрлийн нефт нөхгүй юу? Тэ? Төрлийн нефт. 300 тэрбум баррелийн нөөцүүд гэж яригдаад байгаа шүү дээ. Тэр чинь хүнд төрлийн буюу. Тэгэд тэр Венесуэлийн болон тэр хаяаныгийн хавийн хүнд төрлийн нефтүүдийг угаасаа авчираад Америкийн тэр Техасаас эхлээд ерөөсөө ингээ байж байгаа. Нефт боловсрох үйлдвэрч чинь Техас өөрөө нефттэй шүү дээ. Тэр Техасын нефттэй хольж ингэж ялангуяа дизель их хийдэг. Гол нь дизелийн үйлдвэрлэлд маш их хэрэглэгддэг нь багхгүй юу. Тэгэхээр нөгөө тэр Венесуэлийн буцаад Техасынхаа нефтийн цооногуудаа ажилуулад Техасынхаа нефтийг олборлоод нефт боловсруулдаг, баяжуулдаг, шингэрүүлдэг гэх нөгөө бүх төрлийн нефт, хими, ажуулын зохицуулалтаа буцаага сэргээд эхлэн гутч түүхэн эдэн дутагтаад эхэлчих байхгүй юу. Сүүлийн 20 жил Венесуэлд авч чадхаа болцсон байсан. Энэ бол өөрийнх нь бүр амин чухал дотоод хэрэгцээ үйлдвэрлэлийг эхлэхийн тулд тэнгууд улаандаа гараа шууд очиод дээрмч чинь гэсэн үг байхгүй юу тий. Нэг хоёрдугаар нөгөө талдаа тайлбарыг бас сонсороо. Марко Рубио төрийн нарийн бичнээр хэлж байгаа. Манайх бол өөрөө хангалттай нефтийн нөөцтэй. Ганцхан энэ Венесуэлийн нефтийг бид нар хянахгүй бол Орос хятад Иран бас энийг авах гэдэг нэг аваад нэг гэдэг байгаа байхгүй юу? Бүр улаан цагаан дээрэмчний үг байгаа шүү дээ, тий? За нэг 3-дугаарт бол энэ бас нэг том шалтгаан юу юм гэхээр за би 3 мэдээч нэгдүгээр өөрт нь зайлшгүй эрэхтэй болсон үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд 2-дугаарт Орос хятад Америк Иранд өгүүлэхгүй гэж. За 3-дугаар нэг чухал юм нь юу юм гэхээр нөгөө миний байнга ярьдаг доллар оргил үедээ бол дэлхийн худалдааны 80% зохицуулдаг төлбөрийн хэрэгсэл байсан. За сүүлийн хэдэн жил хүмүүс нөгөө доллароос татгалзаад тэгээд доллароос татгалзаад ингэж одоо бол нэг шүүтэй хайтаа 50% болчихж байгаа. Өөрөөр бүх дэлхий хийж байгаа арилжаа 8-ны 80 хүртэл хувийг хянажсэн доллар өөрөө доллар гэдэг нь ихтлэн бодох бүртгэж штэ. Хүмүүс тэрнээс татгалзаад одоо шүүтэй хайтаа 50 хүрээд доош унаад эхэлчихэж байгаа. Мөн үү? Тэгэхээр чи нөгөө доллар хэдий ч унах тусам манайх нэг юмыг манай энэ эдийн засгийн хүмүүс нь огт ерөөсө бүр мэддэггүй юм болоо би гайхаад идэв. Америкийн засгийн газар чи өөрөө дандаа өрийн бичиг буюу treasury bond гэж байдаг. Дандаа өрийн бичиг гаргаж өөрөө зээлээр амьдэрдэг засаг байхгүй юу? Өөрөвл энэ дэлхийн бүх баруун загвар чи өөрөө хувийн мөнгө хэвлэдэг хүмүүсээс засгийн газар нь хүүтэй зээл авдаг. Тэрийг ард түмнээсээ татвар цогнуудаа буцаагаад төлдөг. Манай засгийн газар ч яг адилхан. Английн засгийн газар, Америкийн засгийн газар, Монголын засгийн газар бүгдээр адилхан. Гүг. Одоо чи шинэ ерөнхий сайд байхгүй юу? Тэгээ чи энэ хувийн банкудаас
голом тодалтай хөгжөөс хүүтэй зээл аваад буцаагаад ард түмнээсээ татвар цуглаад төлдөг тийм л загвартай байхгүй юу? Мөн үү? Тэгэхээр одоо ингийн ойлгочих л да. Америкч ингээд дэлхийд даяар өөрийнхөө засгийн газрын өрийн бичгээ трэшерийг зарж явдаг байхгүй юу? Тэгэхээр ингээд дэлхийд даяар тэрийгэ зараад өнөөдөр Америкийн засгийн газрын өр 38 тэрлион доллар гэдэг байгаа чи тийм хэмжээний зээл дэлхийгээс авцсан гэсэн үг байхгүй юу? За Японуудаас одоо 1.3 тэрлион, Хятадуудаас бараг тий оргил үедээ бол бараг 1.2 хүрчихсэн. Одоо нэг Хятад чи ингээд нөгөө Америкийг долларгүй болгох гээд тэгэл өөрдүүлэхгүй хайрын бодит баялгааг оронд нь хоосон доллар авахаа болоо сүүлийн хэдэн жил ингээд нөгөө Америкийн засгийн газрын өрийн бичгийг авах валютын нөөцөө багасгана гэдэг нь Америкийн засгийн газрын өрийн бичгийг авахгүй гэсэн үг байхгүй юу? Тэгээд эхэлж байгаа одоо логикээс ойлгоорой. Хүмүүс доллар хэрэглэхэ болоод хоёрдугаар Америкийн засгийн газрын өрийн бичгийг авах болчихор чин яах вэ? Засгийн газар чинь мөнгө гүрч байгаа байхгүй юу? А тэгээ өөрийнхөө буюу буцаад нөгөө Федерал Резерв гэдэг байгаа Америкт бүртгэлтэй хувийн 12 банкны байгуулсан доллар хэвлэдэг бүтсэн өөрөө засгийн газартай зээл өгөөд буцаагаад өөрөө тэрийг дахиж худалдаж аваад ахаар чи энэ Америк эзэнт гүрэн чинь тун удахгүй дампуурна гэсэн үг байхгүй юу? Өөрөө нөгөө санхүүгийн бүр нэмээд байгаа. Гэхдээ тэгээ чинийг ингийн ойлгочих л да. Одоо өөрөөр Америкт бүртгэлтэй хувийн банкуд Америкийн засгийн газартаа зээл өгчөж байгаа. Тэнгуутаа дараа нь Америкийн засгийн газрын өрийн бичгийг өөртөө буцаж аваад ахаар хин чи хоёр хүний хоорондын хуурамч 8 болчихж байгаа үстэй. Мөн үү? Тэгээд нөгөө хэдий ч нэ доллар бодитоор дэлхийд хэрэгжих багасч тусам энэ эзэнт гүрэн чи өөрөө том өрийн 38 тэрлион долларынхаа өрийг дийлэхгүй. За дээр нь энэ нийтдээ сүүлийн олон жил ингээд энэ Америкийн засгийн газраас гадна тэр олон том компаниудын гаргачихсан хувьцаа өрийн бичиг энэ нийлээд яг Америкийн засгийн газар дээр Америктэй холбоотой юу бүтцтэй хөрөнгөний биржинтэй холбоотой бүтцээр нийтдээ 220 тэрлион долларын ачаал ирэх байхгүй юу? Тэгэхээр дэлхийн яг бодит эдийн засаг буюу GDP чи өөрөө нэг 100 тэрлион шүү дээ. Тэгэхээр зөвхөн Америкийн хоосон бичлэлт буюу санхүүгийн хөөс нь засгийн газар нь 38 тэрлион тэрийг тэрнээс гадна нэмээд дахиад бараг 180 тэрлионы энэ Elon Musk-ийн компани хувьцаа, Nvidia-гийн хувьцаа, OpenAI-гийн хувьцаа ч гэдэм үү. Одоо юу гэдэг General Motors-ийн ч юм уу, тэгээ GE-ийн ч гэдэм үү гэдэг ингээд баахан компаниудын хоосон хөөс. Энэ юм ч нэг тэсрэхээр ингээд бүр тэр чигээр энэ эзэнт гүр угаасаа дуусах байхгүй юу. Тэгэхээр Трамп энийг амь оруулах гээд яартай нэг жоохон ч гэсэн нефт мэт юмар буцаж амь оруулахгүй бол ойлгож байна те. Өөрөөр энэ яагаад бас энэ нефтийг маш яралтай авч долларынхаа баталгаа бодох гээд байна гэхээр Сауди Арабтай хийсэн 1974 онд хийсэн 50 жил зөвхөн нефтэн бүтээгдэхүүнийг доллараар зарна гэдэг гэрийнх нь хугацаа дууссан. Тэгээд нөгөө Сауди Араб энэ төр бусад улсуудтай энэ хятадтай юанаар нь энтгэхтэй рупигээр бусад улсуудтай хоорондоо мөнгөө уяа долларгүй хийгээд эхэлчихэр чинь ч бүр том цохилт байхгүй Америкуудад. Тэгэхээр саяны нэг талдаа бол Трампын саяны үйлдэл бол эзэнт гүрнээ авч үлдэх гэсэн. Өөрөө тэр эзэнт гүрний толгойлж байгаа хүний хувьд бол тэр эзэнт гүрнийхээ үргэлжлэлийг хийх гэсэн тийм л одоо хүмүүсийн харахад бол харгас хэцүү юм ч гэсэн өөр гарцгүй болсон бүр нурж байгаа эзэнт гүрнэл хамгийн сүүлийн аминд авч үлдчихэж байгаа. Нурж явах үед л тий яг үнэ Ромын гүрэн Испаний эзэнт гүрэн тий яг нурж исэн үеийн яг тэр л симптом байхгүй юу? Тэр өвчний яг тэр өвчний илэрлэл гэсэн үг байхгүй юу? Симптом тий. Одоо ингээд Монгол дээр буцаад ярмаар санагдлаа. Таны ярианаас ингээд сонсч байна. Монголч одоо бас баялагтай орн тий. Газрын их баялагтай улс орн. Тэнгүүт энэ оюутлогын хилцүүлэг гэдэг нэг сайн нэг юм боллоо шүү дээ тий. Түүн одоо нэг нүгэлээд их завгүй явдаг болохоор зарим тэр хилцүүлэгдийг сайн үзэж чадаагүй л дээ. Гэтэ ер нь ингээл хаалт хараал байлаа. Ер нь оюутлогын хилцүүлэг гэдэг чинь ямар амар юм болоод байна гэж харсан. Та энэ дэр нэг тодорхой хэмжээний дүгнэлт өөрийн байр сууриа хэлээж байгаа. Тий. Энэ маш ойлгомжтой шүү дээ. Миний 2006 онд би анх энэ нийгэмлүү. Яг 20 жил өмнө тэмцэл эхэлж исэн билээ. Тухайн үед цалингарын амьдрах хөдөлгөөн гэж байгуулад цалингарын амьдрах хөдөлгөөний гол тухайн үед хүмүүстэй тайлбарсан юм юу гэхээр ерөөсөө хүний амьдралын үндсэн утга учир бол ерөөсөө орон сууц байд юм аа. Тэгэхээр орон сууцын төрүүлэл хүмүүстэй нэг баг хүүтэй хүссэн хугацаагаар нь зээл өгчөөч. Дараа нь тэр орон сууцын зээлийн төлөвлөхийн тулд хүмүүст нь бизнесийг зээлийн өгөөд яваач. Тэгэхээр бид нар зах зээлийн нийгэмд амьдраагүй юм байна. Зээлийн захын нийгэм юм байна гэж. Хоёр үгийг солиход өөр сонсогдож байна уу? Тийм ээ. Зээлийн зах гэхээр ари өөр. Зээлийн захын нийгэм буюу
Үнэ. Энэ бүх санхүүгийнхэн за уугнаа чи тий орон сууцны зээлээ аваараа. Уугнаа жижиг дунд тех бизнесээ аваараа гэд нөгөө хүмүүсийнхээ араас зээл өгөх гэж хөөцөлдөг. Тэгээ хүмүүс нь тэр зээлийн аваад эргэж ин баялаг бүтээж санхүүгийн системд амьдардаг тийм нийгэм юм байна. Тиймээс зах зээлийн биш. Хүмүүс зээл өгдөг тийм зах ажилдаг нийгэм юм байна гэж тайлбарлаж ирсэн байхгүй анх. Яг байна, яг одоо. Тийм багц. За тэгвэл тэр зээл нь өөрөө хүмүүст бодит баялаг бүтээх. Үр дүнд хүрэх тийм байх болохоос биш хүмүүсээ мүлждэг хүүтэй байж болохгүй гэж би яг 20 жилийн өмнө тайлбарлаж ирсэн байлээ. За нэг за хоёрдугаар нь юу юм гэхээр яг тэр үед 2009 онд оюутлахын гэрийн зурагцсан ш тэрнээс 3 жилийн өмнө. Яг бид нөгөө инх 51 өөрөндөгөр өөрийнхөө зургийг бүтэн тавиад зээлийн захын нийгэм буюу цалингаараа амьдрах нь гэдэг гарчигтайгаар томьёолоод би өөрийнхөө бүр хуучин тэр хаан уулын цагаан хаалга гэж байсан шүү дээ. Тэндээс бүр яваад нэгдүгээр сургууль ордон хүртэл өөрийнхөө зургийг бүтэн тавиад зээлийн захын нийгэм гээд тэгээ саяныхыг тайлбарлаад тэгээд тэр үедээ би ч бас 50 сэтгүүлчийг малай зовуулаад яг яаж хүмүүсээ орон сууцчлуулдаг хямдхан тий тэгээд affordable housing буюу тий хүмүүсийг нөгөө цалинд нь тааруулаад боломжинд нь тааруулаад яаж энэ Хонконг, Сингапур, Малайз гэх тийм улсууд орон сууцны асуудлыг шийдтiin тэгээд бүр тэгж анх миний тэмцэл эхэлж исэн байлээ. За тэгвэл миний яг тэр биччихсэн зээлийн захын нийгэм буюу цалингаараа амьдрах гэж бичсэн тухайн үедээ байсан нийтлэл дээр энэ мөнгөний тогтолцоо юм шийдэггүй цагт уул уурхаа нэгч төслийг гадныхантаа өгч хамтарч болохгүй гэд маш тодорхой байгаа. Ганц хорт бообод хорлогдсон дээрээ зогсоогоод эхлээд энэ тогтолцоогоо янзлъя мөнгөний тогтолцоогоо. Тэрнийхаа дараа уул уурхаагаа яах вэ гэдгээ шийдэгээд яг 20 жилийн өмнө би ярьж ирсэн байл. Би сая анзаарахгүй байж байгаа нөгөө маш олон жил юм ярьдаг учраас хизээ юу ярьсныг боддгүй. 20 жилийн өмнө сая нөгөө хуучирсан сонин материалуудаа харахад тухайн үед энэ хорт боб гэдэг Фридэн дээ шүү дээ. Хорт боб гэдэг нэг тухайн нэг чинь яг одоо энэ Аймхоо Манз гэж анхны оюутлахын ордыг авсан. Аймхоо Манз компани тэр орж ирсэн Фридэн гэдэг чинь хорт боб гэдэг байхгүй юу? Тэрний тухай бүр нэг хэвлийн багвар хийж. Гэхдээ хорт боб гэж. Тэгэхээр би нөгөө энэ хорт боб буюу Фридэн чинь анх энэ оюутлахын ордыг авчиад сүүлд нь одоогийн энэ ретентэд зарч байгаараа явцсан байхгүй та. Тэгэхэд би яг тэр хорт боб авчиад засгийн газартаа гэрээ зурх гэж бужигнуулж явах үед л болохгүй гэж 20 жилийн өмнө ярьж ирсэн байлээ. За нэг би өөрөө яг энийг сайн мэдчихээн гэхээр нэг өөрөө бизнес хийдэг ялангуяа банк санхүүгийн бизнес юм дэлхийг захираад байгаа мөнгөний эзэдийн хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгө оруулалтын банкуд энтертэй нэлийн эрчтэй ажилдаг. Тэгээд тэднэртэй ажиллах явцдаа яг ямар бүтэц тогтолцоогоор Монголыг болон бусад дэлхий захирдаг гэдэг эрт ойлгоцсон хүн байхгүй юу. Тэр дээр чамд хэлжсэн шүү дээ. Миний хувьд сонголт байсан тий. Нэг бол зүгээр тэднэртэй нийлээд улс орноо тоноод явах. Яг одоогийн MCS олигарх нэр зүгээс. Тий олигархны зүгээс MCS гэдэг нэг 500 сая доллараас тэрбум долларын зээл авдаг. Зээл аваад тэрүүгээрээ нэг 100 саяар нь тансгалчдаг 100 сая доллараар нь улс орны гишүүдийг санхүүжүүлээд худалдаж аваад мөн үлдсэн нь болохоор ард түмнэр төлөвлөждөг. Нэг ийм ард түмнээ барьцаан төв тансгалдаг олигарх байх уу? Зүгээр энэс нь бүгдийг сул чөлөөдөд ард түмнээ нэг хууль хойлгоо өрний тулан болсон олигархуудаас салгаад нэг сайхан яг энэ уул уурхаан баялаг үйлдвэрлэл том ажилтны зохицын үнэтэй менежмент хийдэг хөрөнгөтнүүдийг төрүүлээд тэгээ ард түмэн хувьцааг нь эзэмшээд явдаг тийм өргүү хуримтлалтай баян иргэдтэй хүчрэг Монгол улсаа байгуулах уу гэж бодож л би өөрийнхөө замыг сонгоод тэгээ нөгөө бизнес хийхгүй гэж болсон хүн шүү дээ. Тэгэхээр дахиад оюутлахтай холбоотой юм дээр ярихад оюу толгойг нүү одоо Франц одоо Орана гэж ураа уух гэдэг энэ тэгээд шүү дээ. Тэгэхээр тэд зорилго бол ерөөсө цэвэр хамгийн доод төвш нь бол цэвэр зүгээр мөнгө хөллийн зорилготой байдаг. Дараагийн зорилго нь сая Трамп Венесуелийн нефтийг булааж авдаг шиг стратегийн түүхийн эд дээр контрол хянах гэсэн. Тэгээд тухайн улсыг нэг жижигхэн нэг ганц 2 тэрбум доллар хуураад тэгээд тэр ураанч гэдэг юм уу, газрын ховорч гэдэг юм уу, тэв нь хянж авах гэдэг. Яг тэргүүгээр энэ дэлхийн цаашдын хөгжлийн технологийн хөгжил явахгүй байхгүй ховор, газрын ховор металл, тий? Уран энтер ч юм бол амин чухал металлууд юу н одоо юунод байхгүй.
эрдэс баялаг гэх юм уу одоо юу гэх юм. Тэгэхээр яг хэлдэг энэ Rio Tinto энэ шиг компаниуд бол хүмүүс бодохдоо уул уурхайн компани гэдэг. Зүгээр очиод нэр дээрээ тэр Африкийн байна уу, Монголын байна уу ордыг аваад тэр орд авцсан Rio Tinto дээр нь тэр Rio Tinto-гийн эзэн компаниуд нь өндөр хүүтэй зээл бичдэг тийм л загвар байхгүй юу? Өөрөөр мөнгө хүлдэг компани болохоос биш. Өөрөөр бидний үндсэн ашиг нь мөнгө хүлж олж байгаа болохоос биш. Тэр нэг оюутлогын зис алтыг олборлоод биш байхгүй. Тэр нөгөө зис алт хэдий хэмжээгээр олборсон байсан тэр нь зүгээр зээлийнхээ хүндээ явчихна. Хувьцаа эзэмшигчд огт юм очихгүй. Баггүй юу? Тийм үү? Тэгэхээр саяны сонсгосоор харин нэг сайн юм нь энэ яг ийм мөнгө хүлэгчийн залинд орцсон гэдгээ сая нэлээд гарч ирлээ шүү дээ. Тийм үү? Тэгээд нөгөө Монголын тал 34% эзэмшнэ гээд юу бүдэр чи өөрийнхөө 100% одоо энгийн хэлбэл би одоо яг 100% өөрийнхөө байшингийн тий энэ байшин гой засаад үйл ажиллагаа явуулаад чамд ашиг хуваарнэ гэхээр тэгээд 34 66-аар хамтарсан чи нөгөө нөхөр чи нөгөө миний 100% байшинг барьцаан тавьчаад мөн үү тэгээ би яах вэ гүчгүй 100% дээр чи барьцаан тавьсан зээлтэй байгаа юм чи яг эндээс нэг жоохон орлого болсон түрээс мөрөөс тэрийг аваараа гэхдээ нөгөө талдаа зээлийн үгөө 34 дээр зээлийн үгөө төлөөр ихээр нөгөө тэр байшингийнхаа түрээсээс би сая төгрөг олддог бол одоо энгийн тайлбарлав шүү дээ. Эргээд нөгөө миний 100% байшин байсныг барьцаанд тавьсан тэр 100% зээл нь 34% нь оногдож байгаа зээлийн хүн дээрээ би нөгөө түрээсийн орлогоос ч авдаг сая төгрөгнөөс баг 10 дахин их мөнгө төлөөд байгаа байхгүй юу? Зүгээр ийм л зайл байхгүй мөн үү? Улаан цагаан дээр. Тэгээ яг хөө тэгээ эдгээр одоо ингээд сая харахад бол ач холбогдол нь бол нийгэмд нэг сайн ойлгуулж өглөө. Ямар муухай бодлоо болохоо өөр болцсон. А нөгөө талдаа энэ Монгол бас үнэхээр бас нэг ястай эзэнгүү мууса хулгайшаар дороо дөрөгдөг усны шинжин тэр саний тэр хилцүүлэгдэр баяр цогтын томорч байгаа гэж. Мөн яг мөн шийтцэн хулгайчуд яг ийм болчтой юм сүулдэ бүр цайраад бүр улаан цагаан улс орноо биш үү те. Тухайн үед оюутлогын гэрээг зурхад 2009 оны 10 сард Монгол улсын өр 2 тэрбум доллар байсан байхгүй юу? А тэгээд тухайн үед хүмүүс юу гэж боддгоо гэхээр энэ оюутлогын орд арангууд энэ муу 2 тэрбум долларын өрөө хаагаад цаана зөндөө их доллартай болоод ард түмэндээ хуваагаад өгнө гэж ойлгож байгаа шүү дээ. Хөрхи жирийн ард түмэн чи. Гэтэл оюу толгойн гэрээг зураад 2 тэрбум долларын өртөө байсус өнөөдөр 38 тэрбум долларын өртөө боллоо шүү дээ. Мөн үү? Бүтэн улсыг өнөөдөр биш шүү дээ. 19 дахин бараг 20 дахин илүү өрөнд оруулж хаячаад гавья байгуулсан юм шиг хүн болгондоо дайраал чичрээл мэдэмхээрэл. Тэгээ нөгөө талдаа энийг ингээ харахаар бас иймэрхүү юмыг тэ зөвч гэдэм үү, сайн ч гэдэм үү тэгж боддог хүмүүс бас нийгэнд байна гэхээр би гайхаад байгаа. Мөн үү? Одоо ингийн тайлбарлал тоо худлаа ярихгүй шүү дээ ер нь бол тий. Гэртээ байжгаад одоо ингийн тайлбарлал гэртээ байжгаад мөн үү? Гэрт нь хүн орж ирээд ээж аавынх нь үлдээс авдар дотлох бүх алт эрдэнсийг булааж аваад тий. Тэгээд нөгөө гэрийнх нь гадаа байгаа мал сүргийг бүгдийг нь алж идээд мөн үү. Тэгээд зүгээр байхгүй өөрийнх нь ихнийг хүчндээд тэгээд дахад зөөгөө сууж байгаатай яг адилхан байгаа байхгүй да. Гү тийм арчиг үйж болохгүй байхгүй Монгол ард юм. Тий. Болохгүй байхгүй. А тэгээд тэрэнд нь шүү дээ тий. Яг ээжийн авдар ийн шүү чи энэс ингэж ав гэж зааж өгдөг. Мөн үү. Тэгээд дээр нь дахиад гадаа байгаа мал сүргийг чи ингэж алж идээд дураараа байгаарэ гэж яаж мал сүргийг алж идэхин зааж өгдөг. За одоо тий наад манай ээж мэж дүү их шүүхтүүдийг ингэж чи дээрлэхэж зодож нүдэж болон шүү гэж шилж өгдөг хүн өнөөдөр ардын баатар шиг байж болохгүй байхгүй да. Тийм хүнийг л уруугч хийдэг байхгүй юу? Ерөөс нь уруугч нартай уулзаа шийдэж хариуцлага тооцоогүй цагт бол улс орон өөдөлдгөө бүр сүрч мөхтгөн саний тэр сонсгол дээр баяр цогтын аашиж байгаа яг гарч ирж байгаа байхгүй да. Мэдээллийн дайн гэдэг нь ямар аюултай юм бэ гэсэн үг хэлээд байгаа тийм. Мэдээлэл дээр ард түмнийг ингээд бүхэл бүтэн те бүр ингээд нэг юм өстой матриц дотор оруулчихдаг юм байна гэж зүйлээд их боддог болсон л та. Тэгээ түрүү хоёлаа нөгөө ярьж л шүү дээ. Олигархууд ингэж одоо үйл олонгот алга болцоочдаг те. Тэгээд утаанд нь яг одоо мань мэтнэ үлцгээд энэ төр гээд би яг дам дүүн ер нь ирээд бас нэг жил гараа болчихлоо шүү дээ. Гадаадаас ирээд. Солонгосоор явдаг те. Солонгосоос ирээд. Тэнгүүт дам ярианд их сонслоо л да яг. Одоо ингээд Монголын улс төрд ажилладаг том эрх мэдэлтэй хүмүүс ч гэдэг юм уу, олигархууд ч гэдэг юм ингээд яг үүссэн харсан ингээд хүмүүс ярианс ингээд дам сонсож байгаа. Одоо ингээд нэг том хаус авцсан. Тэнгүүт тэр том хаусных нь доошоо оронгууд бүр хит хитэн давхар байна гэж байгаа байхгүй.
хитэн том юм хаана гэж Монголд. За. Тэгээд тэр доор давхартаа бүр ингээд одоо өстө нөгөө хитэн тэрбумын үнэтэй нөгөө эд маялаг тэгэл одоо нөгөө хитэн саяын үнэтэй виски те. За тэгээд дахиад доотлын давхарлаа оронгод нөгөө мөрөдтэй тоглоомны газар одоо казино гэх юм уу юу гэх юм те. Бүр юм том байгууламж барьчихсан. Бүр тийм хэмжээний бүр юм одоо нэг талаасаа тансаглал гэх юм уу, нэг талаасаа солиор гэх юм уу. Иймэрхүү юмд би ингээ аюул сонсоод байна л да. Тэнгүүд тэр нь ингээ дандаа нэг их мөтөлтэй албан тушаалтай хүмүүс байдаг ч гэдэм үү те. Тэгэд иймэрхүү ярианд сонсохоор бүр ингээ заримдаа бүр айх юм. Энэ одоо яг юу энэ одоо бүр ингээ юм ханахгүй байх уу эсвэл одоо солиор л уу энэ. Тэгэд энийг ингээ хүлээн зөвшөөрөөд бид нар яваад байгаа ч юм шиг. Гэтэл нөгөө талд ард түмэн болохоор ингээ яг эсрэг болсон байгаа шүү дээ. Яг энэ дээр яг наад жишээн дээр ч юм бол би нэг үнэмшихгүй байна. Тэг хитэн дөрвөн тим юм гэдэг яг нэг жоо хаус моосод бодволдоо тоглодог барьдаг ч байд юм уу. Нэг үнтэй коньяк хилдүүд байд юм ууж маягалдаг нь угаасаа. Уг 90 оны их бүдүүлэг соён штэ. Жохон тийм. Нэг гэртээ бильярд тавьдаг, покер шинэ тавьдаг. Наа ч юм уу 90 онд яг шин дөнгөж байхад бол сонирхолтой байсан тийм болохоос одоо зүгээр эрүүл сарууд ухаантай хүн бол юу тийм юм тийм биз дээ. Тэгээ би бол надад ч нэг үнэмшихгүй юм тийм. Яг зүгээр би ингээд нийгмийг хараад ингээд ахаар нэг надад тийм 3 төрлийн хүмүүс энэ дэлхийд даяарч тийм байд юм дөө. Яг бодит байдалтай. Хүний зовлонгоор хоололдог сүнстэй хүмүүс байд юм бэлээ. Нөгөө нэг хүний энерги тий? Energy eater гэж. Тий? Англиар energy eater. Эсвэл орсоор энерги яад гэж. Өөрөөр ингээд нөгөө хүнтэй байхаар гэдэг хүний хамаг энергийг сороол. Нөгөө хүнээ тамлаад бүр. Тэгжиж өөрөө ингэж нөгөө гоё сүнсэн тайвшир. Тий хүний гэхдээ яг тэр бас яг зовлонгоор биш юм. Хүний бүр ингээд нөгөө тэр сэтгэлийн те хамаг юм бүгдийг унтраагаад бүр тамлаад зовоогоод нөгөө үнэ нервтүүлэл тэгж амьдэрдэг хүмүүс нэгдүгээр гэсэн байгаад байгаа. За хоёрдугаар хүмүүс нь зүгээр ингээд нөгөө те мөнгө төгрөг олохын тулд бүр яахаж буцахгүй. Тэгээ тэр нь бүр өөрийнх нь үнэхээр одоо бүр амьдралын бүр зориг болцсон юм шиг. Тийм бүр шуналтай тийм хүмүүс мөнгө төгрөг тийм те. Яг нөгөө талдаа болохоор юм албан тушаал алдар нэрмэргээд бүр нэг донтой. Тийм хүмүүсийн золион төлөөсөө монголчууд яваад байгаа байхгүй юу? Яг улс олгонд Монголд байна уу, Африкт байна уу? Тухайн үед энэ Америкийг очиж эзлэхдээ, Америк ТV-г эзлэхдээ ашигласан үндсэн арга нэрээс тухайн улсад байж байгаа юм алдар нэрийн донтонгууд, албан тушаалын донтонгууд, алт мөнгө элдвэдэдийн баялаг юм донтой хүмүүсийг л маш овчин ашиглаж байгаа байхгүй юу? Тэ? Том та нарт ингэж баялаг өгөн та энэ юмгаа надад аваад өгч юм уу та нарт тиймгээд яг бод байдалтай $1 юмыг авч өгөөд өөрөө тэндээс нэг муу сая $1 авцсан тийм жижиг гарууд байдаг байхгүй яг үүндээ. Гэхдээ одоо шинэ дахиад тайлбарлая л да манайхан. Чи сая жишээ олгож яриад байна. Одоо шинэ саяны тэр санжин байны жишээ. Мөн үү? Хэд хоног харж ирсэн сүүлийн өдөр нь ирж байгаа. Нөө баяр цэгт нэг баахан томорчгууд одоо гайгүй би ирж болох юм шиг гэж бодоо. Би бол эднийгээс сайн мэдээж савгурна. Тэгээ нэг жишээ хэлье. Зөв сүүлийн хэдэн жил нэг ч юм хийгээгүй. Санд баяр өнөөдөр чиний хэлээд байгаа Монголын хамгийн баячууд амьдардаг Санзаа гэдэг голомтын баясгалын ангийн барьсан хотхонд амьдарч байгаа. Тэр хотхонд очиж үдсэн хүмүүс орж гарсан хүмүүс хэлдэг байхгүй юу? Яг л гадаад байдаг баячуудын хаусууд чиг байна гэж чиний хэлээд байгаатай ч адилхан. Гэхдээ санд баяр тийм хаус авах мөнгө хаана байгаа? Тийм биз? Гэхдээ улаан цагаан зүгээр тэр хаусаа хаанаас авсан гэл энэ баяр насаараа шорон таригдах хүн байхгүй юу? Уган бол. За баяр цогтын янз бүрийн тэнд байж байгаа байшин барилга гэдээ үзэх юм бол бүр үнэхээр замбраагүй их юм байгаа. Ямар ч тэг өнөөдөр дунджаас доошо төрлийн бизнес хийдэг бүх бизнесүүдээс илүү баян тансаг амьдэрдэг хүмүүс байхгүй юу? Дүүн өөрөө одоо ингээ бизнес ингээ тодорхой хийгээд аим мэдрээд байгаа хөөх. Тэгэхээр чинь бодолтой. Зүгээр л оюутхан гэрэмэрийг зурсан олон жил улс төрөөр ард түмний хорсон хүмүүс нь ингээд тий тэр талынхаа юмнаас юм аваад явчихдаг. За баяр цэгт бол цэвэр MCS-ийн хүн шүү дээ бас. Бүр 100% MCS-ийн хүн. MCS. Тий. Хүн. Юу MCS-ийг л яг цуг хамтарч явдаг хүн нөхгүй юу? Би сайн мэдэн шүү дээ тэгээд. Тэгэхээр MCS энэ ч яг л ийм бүлэглэл байхгүй да. Олигарх гэж юу хэлдэг гэхээр
ард түмний байгалийн баялагийг өөрөөр ард түмэнд очих ёстой байгалийн баялагийг тусгай зөвшөөрлөөр авчдаг. Дээр нь ард түмний орлогыг хураадаг тусгай зөвшөөрлүүд. Банк, Unitel, Unico, Univision, Mobicom энэ гэдэг. Өөрөөр энэ тусгай зөвшөөрлийн бизнесүүд дээр л сайн ойлгох байхгүй. Одоо чамд тэр тусгай зөвшөөрөл олчих чийч баян болчих шүү дээ. Яг тэр чамаа чи Unitel юм уу Univision ажлаар тусгай зөвшөөрөлтэй хүн бол чамд хөө багтаа зээлийг долларын эзэд банкуд өгөөд явчихдаг байхгүй юу? Мөн үү? Тэгэхээр чи жишээ нь Unitel-ийнхаа Univision-ийнхаа тэ Univision компани барьцаан тавиад чи жилийн 5% хүүтэй зээл авчаад тэгээ тэр зээлээ тооцоод Univision-ийнхаа төлбөрийг юм уу Unitel-ийнхаа тэр дата багц магцын үнийг тооцчихно. Тэгээд дараа нь хөөрхий Unitel хэрэгч Univision хэрэглэгчтэл чамаа тэр юу төлбөр ашигныхаа төлбөрийг төлөхөөр өөрөөр MCS-ийн од жаргалын Unitel-ээ барьцааж юм уу Univision-ээ барьцааж авсан зээлийг хэрэглэгчтэн төлдөг болохоос од жаргал төлдөггүй байхгүй юу? Тэгэхээр од жаргал авьяас чадвартай биш хүмүүс тэгэд идэв. Тусгай зөвшөөрөлтэй байхгүй да. За одоо од жаргалын хамтардаг энэ Шангила буудлын эзэн гээд Роберт Кок гээд Малайзийн хятад байгаа. Хонконг. Тэгээ Малайзийн хятад. Тэр хүний баяц нь маш энгийн байхгүй юу? Малайзад яг манайх шиг юм авилагчид төр байх үед Малайз улс руу гаднаас оруулж ир зардаг сахарыг 100% тэр хүн хянжсэн байхгүй тусгай зөвшөөрлөөр. Тэр хүнээс өөр ямар ч компани сахар оруулж зарах хэрэггүй. Өөрөөр ийм тусгай зөвшөөрөл олигарх баячуудад төрүүлдэг болохоос биш. Чивтэртэй адилхан од жаргал биш үү? Чивтэртэй адилхан хүүтэй зээл аваад 30% хүүтэй зээл аваад тэгээд ингүүр од жаргал бүр жиг шалан дээр хог дээр унан заа чадахгүй байхгүй да. Хэцүү те. Ойлгож байна те? Тэгэхээр од жаргалын анхны хамтаад байгаа энэ тэр Carry Group гэдэг байгаа. 5 толгой нүүрсэн дээр нь хамтардаг, Шангилд хамтардаг тэр хүмүүс чинь угаасаа тусгай зөвшөөрлийн бизнесээр тухайн үеийнхээ Малайзийн Махатрын өмнөх ерөнхий сайттай хуваалдаад тэгээ Sugar King гэдэг нэртэй, Сахарын хаан гэдэг нэртэй Sugar King гэж. Бүр алдартай шүү дээ зүүн даа тэр чигээр мэдэх байхгүй юу? Тусгай зөвшөөрлөөр олигархууд бий болдог болохоос биш. Жирийн хөдөлмөрөөр ямар ч баян тарган хүн бий болохгүй. Тэгэхээр одоо од жаргалын оронд чамд тэр ухаан удгийн ордыг өгчээ. Чамд Unitel-ийн зөвшөөрлийг өгчээ. Чамд Univision-ийн зөвшөөрлийг өгчээ. Чамд Tiger Pay үйлдвэрлэх, Coca-Cola үйлдвэрлэх зөвшөөрлийг өгчээ. Мөн үү? Тэгээ дээр нь тэрний чинь дагуу чамд хүү багтаа зээл өгчхөр чи адилхан босоо. Чи юу ч хийхгүй штэ. Чамаг ингэж чи энэ үйлдвэрийг тэндээс ав. Мөн үү? Энэ технологийн хүнийг чи ажилуул. Технологийн хяналтаа ингэж хий. Зарах маркетингээ ингэж хийгээд бүгдийг бэлэн чамд жор өгч штэ. Чиний үүрэг юу юм? Тусгай зөвшөөрлийг авах. Тэ? Тэрийгэ барьцаалж зээлийн гэрэн дээр гарын өсгөх долларын эзэдтэй. Дараа нь тэрийгэ харин зараад буцаага тэр зээлийг төлөх хүмүүс ард түмнэр төлөвлөх үүрэг л байхгүй юу? Ийм л энгийн загвар байхгүй. Юм их цэцлэмээ санагдаад байгаа байхгүй. Яагаад тэгэхээр надад тэгж бодогцсон. Одоо ингээд бас нэг муухай зүйл Монголчууд бидэнд суусна нөгөө юу юм бэ? Нэг юм баян мөнгөтэй хөнгөнгүүд нэг юм сөрөг юм бодол бидэнд аяг суудсан шүү дээ. Яг нэг тийм буруу хүмүүсээс аяг үүссэн юм байна гэж бодсон. Яагаад тэгэхээр яг өөрөө ингээд нөгөө нэг бизнес юм хийгээд явахаар мөнгө олно гэдэг чинь уг нь нөгөө хандлага байгаа байхгүй те. Шудраг үнэн байж, хөдөлмөрч байж те. Сайхан сэтгэлтэй байж, гоё юмыг хийчих, бүтээчи те. Ингээ айгүй олон юм гоё скиллүүд байж ч хүн мөнгө олоод байгаа байхгүй. Яг өөр төр харахаар эргэн тойрны харахаар те. Яг ингээ нөгөө бодит ингээд найс нөхөд эргэн тойрон өөр төр ингээ харахад уг нь их гоё чанараар хүн мөнгө олдгийг байна гэж харж байгаа. Тэнгүүт яг нөгөө 90 оны нэг тэр дүүвэнэр ч юм уу эсвэл одоо таны хэлдэг байгаа нэг тусгай зөвшөөрөлч гэдэг юм уу те дандаа нэг эрх мэдлийн нэг юм бохор юмар ингэж явсан. Яг зөв дандаа эрх мэдлийн бизнесүүд байхгүй. Энэ ингээд буцаад хүмүүс нэг муухай үлгэр дүүрэл өгчтэй байна. Ингээд мөнгө гэдэг чинь нэг те нэг юм буруу юм шигээр ч юм уу эсвэл мөнгө олно гэдэг нэг юм бохор хүмүүсийн зөвлөж юм шиг. Тэгээд айгүй олон хүмүүсээс ажилладаг байхгүй. Бизнес хийхээр нөгөө гоё юм хийхээс илүү нэг тийм муу бодол агуулад байдаг те зайл буруу юм те ингээд бодох гээд байдаг. Тэрнээс болж бас их унах юм хүмүүс. Уг нь яг өөр дээр харахаар эсрэг байгаа байхгүй. Мөнгө олно гэдэг чинь уг нь хүнээс зөв сайхан чанар нь байж иж мөнгө олдог. Нэг юм чи бас ойлгоорой. Хэн хүү багтаа зээл авч чадсан. Мөн үү? Бусдаас давуу байдал олж бусдыгаа шулж амьдэрдэг ийм тогтолтой хийсэн тохиолдод байна шүү дээ. Үнэн шудраг зөв бизнес байх ямар ч боломжгүй. Яг мөн үү? Нэг хоёрдугаарт хүн болгонд өөрөөр хүүтэй зээл олж байгаа тохиолдолд мөн үү? Ямар ч чөлөөт
өрсөлдөөнд зах зээл байх ёсгүй байхгүй юу? Өөрөөр чи 20% хүүтэй зээлтэй. Мөн үү? Би 3% хүүтэй зээлтэй. Чи надтай яаж өрсөлдөх гээд байгаа? Тэнгүүд манай энэ хідэн эргүү энэ улс төрчдөөс MCS-мэсээс авилгад авч амьдэрдэг маягийн хідэн хүмүүс ба штэ. Юу гэж ярьдаг гэж? Тэ? Чөлөө зах зээл. Тэ? Хувийн хвшлийн улсыг хөгжүүлдэг. Од жаргал бүх юм өг гэж яриад байгаа байхгүй юу? Нэрийг хэлэхгүй ч байсан те. Өөрөөр иймэрхүү хүмүүст өг гэд. Гэхдээ за яг одоо хоёул үргэлжлэл ховчлол гэдэг л орч. Засгийн одоо ховж яриад эхэлж байна. Аимшигт ирж байна. Юу хэр Монгол бүх юмыг тоноод дууссан. Ухаан худаг бүх юмыг аваад үлдсэн. Одоо Эрдэнэт үлдсэн Эрдэнэс 5-7 энтрийг аваад, станцуудыг аваад тэд нар дээр арай жоохон тий хүү багтаа зээл бичүүлээд тэндээс өөртөө баян тангаа амьдрах боломж нь байгаад байгаа учраас бүгд дайраад байгаа. А нөгөө доллар хэвлэдэг нөхдүүд бол маш амархан. Одоо Монголын бүх юмыг барьцаар дуусчихгууд барьцаан тавигдаагүй үлдсэн Эрдэнэт мөн үү те? Өөрөөр бүр яг бүр өөртөө мэдлэлд ирээгүй төрийн мэдлэл байгаад байгаа байхгүй юу? Эрдэнэт, Эрдэнэс 5 толгой тэгээ станцууд цахилгаан тугыг сүлжээ энэ төр гээд. А цахилгаан тугыг сүлжээ энэ төр чинь бол бүр стратеги юм байхгүй юу? Тэр сүлжээг нь базаж аваа суучхад тэгэл тэрэн дээр нь тааруулаад одоо юу гэдэг нь ирээдүйн 10 жилийн орлогондоо тааруулаад өндөр хүүтэй зээл биччихнэ. Яг оюу толгой шиг. Яг л оюутлах шиг. Тэгэд хизээч тэр зээлийн хүүгөө жоохон нэмлээ цахилгааны үн нэмэгдчихнэ. Төгрөгийн ханш долларын хэсэг унлаа цахилгааны үн нэмэгдэнэ. Чи тухайн улсыг бүр ингэж багалзуурдаж авдаг бүр үндсэн колончлын зайл байхгүй юу? А тиймээс эзэн хамаагүй тэр сүлжээг нь ховчиж авсан ууган аймаа баярхүү гэдэг нэртэй монгол хүн байж болно. Цаанаас нь саяны хэлдэг санхүүгийн системээр нь тэр хүнийг зарцаа болгоод ашиглчих واخгүй да. А нөгөө хүнд болохоор бусад нэг гудамжинд байгаа хүмүүсээ бодвол энд нь ашиглагчдынхаа төлөө жилдээ нэг 10-20 сая долларын ашиг авчаал энэ дэргөө зугаалаа явж идэг. Тийм зарцуулчаад байгаа юм чинь. Өөрөөр жоохон арай жоохон их угаац иддэг хүмүүс байхгүй юу? Тий. Улс болгонд яг ийм хүмүүсийг ашигладаг байхгүй юу? Тэгэхээр одоо яг энэ ховчлол гэдэг байгаа сүүлийн юм чинь бол ерөөсө хизээж ховчлол нэрээр за ховчлол гэж манайхан ярих нь үнэмшээд байгаа юм чинь зүгээр зарах гэж байгаа байхгүй юу? Чи бодъё л да. За бод. Чи өдрийн дунд ингээд нэг юм алттай авдар үлдээчлээ штэ. Тэгвэл би чамайг тархицсаар байгаа л тий тэрий чин ховчлоо гэж хэлж байгаа би зарчж байгаа байхгүй юу? Гэхдээ би ерөнхий сайд байхгүй юу? Би зандан шатар. Чи болохоор жирийн ард түмэн байхгүй юу? Тэнгууд би чамд энийг зараад чамд буцаага цалин дэвтгэрийг чи нэмэх гэж байгаа гэж хэлнэ штэ. Чи тэнгууд хуурагдаад бид нар урд нь яг тэгж хуурагдсан байхгүй юу? Тэг гэд тэг чи бод. Эрдэнэт ч юм уу Эрдэнэт 5-7 штэ. Монгол улсын 35 жил. Эрдэнэт нь 35 жил. Сүүлийн 10 гаруй жил нь Эрдэнэт 5-7 буюу 5-7 нүүрсний орд нэмэгдчихсэн. Энэ хоёрд биднийг тэжээж байгаа хоёр том сайлын үнэ байхгүй да. Тэнгүүт 35 жил чийжсэн. Цаашаа 100 200 жил ч гэсэн нөөцийн тогтоогоо яваад хахад тэжээх хэмиг. Ховчлно гэдэг нэрээр нэг удаа зараад мөнгөний үрэх гэдэг гэсэн үг шүү дээ. Ойлгож байна уу те? Ойлгосон. А тэнгуүтэ чамаг юу тархич чинь гэхээр чи одоо бүр айгүй хэцүү гоо. Өөр ширэндээ баригдсан бахаар. Засгийн газрын өөрөө өөр ширэндээ баригдчихсан. Тэнгуут нөгөө цаанаас нь нөгөө олон улсын валютын сан элдв дэдийн залтай зөвлөхүүд нь одоо та нар ховчл тэгээ хөгжихөд та нарт өшөө гоё татвар орж ирнэ. Өшөө гоё орлого чи ихснийг чудаа шүглүүлээгээд яг нөгөө ретонтыг ойлгохын загвараар авахгүй юу. Тэгээд энэ Эрдэнэтийн ховчлох нэрээр заруулчаар юу нөгөө анх сагад эрдэнэлийг авсан. Бүр тэрнээс 7 дор юм болно. Тэрнээс болно. Тэг дахиж юу ч ирэхгүй Монголын ард түмэн баталгаатай. Тэгэлгүй яах юм. Тэгэхээр бид өөртөө огтын Эрдэнэт 5-7 стант 18 төрийн өмчийн компани гэдэг стратеги юм. За тэрэн дундаа бүр онцгойлоод Эрдэнэт 5-7 станцууд цахилгаан тугыг сүлжээ. Тэр нэг хэдин тэр нэг юунууд гişүү бүр тэр стан бүр нэг ёстой үнэхээр энэ солиот юм уу гаж новш байлаа штэ. Энэ ма станцыг ямар хөвчл гэсэн юм уу? Түгэг сүлжээг нь хөвчл гэж хэлсэн штэ гэж бүр яг цаанаасаа даалгавартай байхгүй бүр. Өөрөөр түгэг сүлжээг хизээч хөвчилж болохгүй. Энэ Америк англи чи өөртөө 80-аад оноос энийг хөвчиж чачаад одоо алуулж байгаа байхгүй бүгдээрээ. Залдуулсан. Чи энгийн бодолтой угна. Тэ? Энэ бүх Монголын цахилгаан түгүүдийг сүлжээг ховдоо авсан хүн чинь станцыг хэн, уурхаага хэн, ард түмнээ хэн улсын эзэн болчих واخгүй юу? Тэр чи хамгийн том Mobicom Unitel-с илүү том орлого шүү дээ.
Үчи юу Mobicom, юу Unitel-ийн орлого штэ. Univision-ийн бүгдийнх нь амин чухал хэрэглээ юм чи. Тэгэд тэр цахилгааны үннээс хамаарат эдийн засаг цаашаа хөгжих үгүй юу, үйлдвэрлэл хөгжих үгээд нөө суур юм чин эрчим хүч байхгүй юу? Тэрийгээ тэгээд энэ гадны колончлогчд нэг юм Монгол мануухайтай тэр нь одоо баяр хөж гэдэг юм МСС оож байгаа ч гэдэг юм нэг мануухай тавьчин тэрнийх мундаг ингээд нэг сая долларын бонус авчаал нэг үнэтэй брендийн нэг юм коньяк уугаа сигар зууцсан гэсэн үг нөхөр зарцсан байхгүй юу? Тэр нь яхан бусдаас илүү одоо сая оюутхан хэлцүүлэгдэж оюутхан захирал махлыг хараа байстэй. Сарын 20 хэдэн сая төгрөгийн цалинтай гэж нүдэн чичрээл энэ ард түмний өөр ширэнд орох ард түм баялгаа алдаад ухсан нүхтэй байгалийн сүрэлтээ очих огт хамаагүй байгаа сте. Өөрөх нь 20 хэдэн сая төгрөгийн зүгээр алдчихгүй гэж үхгээл. Яг тэрэн шиг 5-10 сая долларын олох юм нь алдчихгүй гэл шинэ МСС оочроо төрүүлчих байхгүй эрчим хүчин дээр. Тэгээд тэрний энэчний төлөөлөгч удаа суучна. Энд улс орлын яг ингэж хорлдог байхгүй та. Тийм учраас огт төвшүүлж болохгүй. Энэ зүгээр цэвэр айгүй ингийн сүлжиг дараагийн шинэ од жаргалд өглөө. Од жаргал нь тэрэн дээр нь зээл авлаа. Мөн үү? Тэгээ тэр хүн нэгэн зээл авах захиран зарцуулах хэрэгтэй юм чи. Тэндээсээ нэг өөртөө болон ихнэр хүүхэд мөг 50 оройхоо бүдгэлдээ тэгээд нэг улс төрчид хагуул өгдөг 5-10 сая долларын бонустай. Мөн үү? Тэгээ тэрийг яаж авах юм гэхээр цахилгаан үнд нэмж винч чи бидэрт ашиг хийж өгшөж аваагаа шахаад явчихна. Тэгвэл чи танд чи сайн бодорой. Монгол улс цаашдаа үйлдвэрлэгч орн болж тэгээд өрсөлддөг тусгай тогтнолтой хадгалж үлддэг болыг үл ерөөсө зээлийн үг хятадаас бага ойлгох хэвээр. Татврыг хятадаас бага ойлгох хэвээр. Төвөргийн ханш хятадын юанесыг унж болохгүй. Энэ бол санхүүгийн юмнууд нь. Бодит юм дээр бид нар эрчим хүч хамгийн хямдхан байж иж. Тэрийн өөрийн төр нь хянжиж бид нар үйлсүүлэх чадвартай үйлдвэрлэгч орн болохоос биш эрчим хүчээ гадныхны хяналтанд нэг төлөөлөгч мануухатай алдчихад шинэ од жаргалтай алдчихад мөн үү тэгэд зээлийн үн 20-с дээш татвар нь бараг 35%, ханшийн алдагдал нь 10, аюулгад 10 байж хахад бид нар ингээд бүр жинхэнэ бүр сүрэх байтха мөхнөө амьдралын юм яриад байгаа байхгүй юу? Яг ийм байхгүй байна тий. Тэг огт болохгүй байхгүй тий. Гадаад хүмүүс үл би өмнөх дугаард ч ярьж байсан шүү дээ. Үнхээр гайхдаг байхгүй зээлийн хүү мөнгөсөө. Юу тааларч одоо баг босооч юу 30% юм уу? Юу яриад байгаа юм бэ? Нэг талдаа би сая чиний хэлдэг үний юм бэлээ. Монголын ард түмэн бас дэндүү хөлцсөнгүү. Ямар их төвчтэй байдаг. Бүтэл яг үндэ яг ингээд өөрт нь үлдээсэн юм авч зарчаад тэрүүгээр нь тансаглаад мөн үү? Тэгээд өөрийн дээрлэхэд би тэгэж ирүүл ойлгох те. Би очиж Харвардд курс төгссөн энэ тэгэл тийм юм дарлуулж ингэж 35 жил явж болохгүй байхгүй да. Тэр чинь тэгээ сүлдээ Монгол тулхтны 100 эрхэмд ороод бүр нэг хэсэг аимшигтай байсан л та бүр те. Бараг л үндэсний баатрууд шиг. Чиний зүүнний хэлдэг нөгөө Монголын ард түмэн өөртөө энэ янз янзын мэдээлүүд дундаа шүүгээд зөв бурууг таньдаг, үнэн зөвийг ялгадаг те. Худал хуурмгийг үнэн зөвөөс нь ялгаж салгаж ойлгодог. Юм боддог болоогүй цагт ингээд хуурагдал дээрлэхүүлэл боолчлогдол яваад байгаа байхгүй. Яг үндэ монголчууд өнөөдөр өөрсдөө сайн дураараа боол болцсон хүмүүс шүү дээ. Яг тийм. Хамаг юм алдаа тий. Тэгээ яваад. Тий. Бүр нөгөөдгөө ойлгохгүй ч яваад ш зарим тий. Тэгээ одоо эдгээр нэг юм мэдэрч эхэлж байгаа. Яг мэдэрсэн. Тэгээ яг яагаад гэдэг мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид чи миний яриад 20 жил зүтгэсэн хөдөлмөрийн шинэ мөнгөний бодлогыг дэмжигчдийн хөдөлгөөн энэ төр чи одоо мэдүүлэх гээд байхгүй юу? Мэдэрдэг болчихлоо шүү дээ. Би нэг буруу яваад байна. Нэг миний имийг лоовирдаад байна те. Намайг нэг л тийм дээрлэхэд энэ намайг залдаад тэгээ мэдрээд байгаа шүү дээ. Тэрийг би одоо мэдүүлж өгөх гээд шүү дээ. Ийм юм учиртай гэж. Тийм учиртай гэж мэдүүлэх гээд байсан байхгүй те. За тэгээд дүүн бас нэг сонирхож асуу цаг үетэй энэ холбоотой асуулт дүүн асуу яваад байгаа шүү дээ. Нэг асуумаар байгаа юм бензин аим тасаллаа шүү дээ. Бензин ингээл байсагээ тасаллаа. Тэгээд энийг яг янз янзаар тайлбарж илээ дайнлаатай холбоотой нөгөө талаас дэлхийн имлэгийг. Тэнгүүт зарим нэг талаараа ингээд энэ улс төрийн зориулттаар те эсвэл одоо нөгөө зарим бас өөрөөр ярьж ин л да бүр зүгээр хятад машин оруулж ирэх гээ те цахилгаан машиныг оруулж ирэх гээ үрт ингэж байна л юм янз янзэр тайлбарж ин таны үнцэг юу вэ энэ ерөөсөө тийм наад худлаа дэмий балан юм ярих болохгүй Орос үнэхээр өөрөө хүнд байгаа штэ мэдж цацхгүй ч хэлсэн энэ чи барууны Европын бол Оросын эсрэг байдаг цаад Америкийн төтөний 50-д улстай НАТОгийн гишүүн 50 улстай байлж байгаа улс шүү дээ. Украинтэй биш байхгүй юу? Украин бол зүгээр ашиглагдж байгаа талбар байхгүй юу? Талбай болчихсон. Яг нь бид нэр цацхгүй ч гэсэн зүгээр миний харж байгаа Оросын нефтэн бүтээгдэхүүний олборлолт түгээлт боловсруулах
гэсэн тийм дэд үтсэн эрчим хүчний системүүд нөгөө талын цохилт өгч байгаа, орсууч их цохилт өгч байгаа дайлал талдаа. Ягаад тэр нөгөө ард түмэнд цагдаагүй болох, эрчим хүчин тасалдах, амьдрал хэцүү болоод ихлүүд нөгөө хүний алаад ивэл эсэг байлдаад байна. Тэгвэл амьдралын дөрөт төлчвөл эрх хөрөгчдийн эсэг тэмцдэг эн чинь өөрөө шалгарсан арга штэ. Тэгэхээр Путинийг шигсэн унах гад нөгөө талаас бол маш их цохилт өгч байгаа. Орсууч дэд үтс эрчим хүч маш тий дайрал цохилт өгч байгаа. Хохирол их амсцгааж байгаа. Тэгэхээр яг бодит байдалтай бол Орос. Миний энд сонсож байгаа хаяа харахаар нэг ямар ч үсэн нийт хүчин чадал шүү дээ. Үйлдвэрлэх, боловсруулах, түгээх гэсэн тэрний 30% дээр бол доголдолтой яваад байгаа. 30% чинь том шүү дээ. Тий. Тэгэхээр тэрний нөлөө тэрний нөлөө бол нэгдүгээрт нь нийлүүлэлт талдаа гарна. Нөгөө талдаа бол цэвэр манайх өөртөө буруу. Нөгөө системээ янзалж чадаагүй. Заавал доллараар дамждаг систем рүү орцсон бохгүй төлбөр тооцоогоо. Айл эрт зүгээр төгрөг өрөвдөр холбоод тэгээ төгрөгөөр бензин Оросын дотоодын үн шиг шахуу өрөвлөөр нь авдаг шахуу болчихсон байсан бол нөгөө талдаа бас энэ яг бодит нийлүүлэлтийн тасалд гарахаас гадна үн мөн дээр бол бид нар маш хямдхан үнэтэй байх бүрэн боломжтой байхгүй юу? Хямдхан энерги бол маш их хөгжлийн төлөх үү шүү дээ. Тий. Тэгэхээр яг тэгээд сайн нийгэм та анзаараа бас энэ дээр нэг гажигтэй анзаарэгдэж байгаа нь. Хувьд өх хэвтэйгээд бүгд Эрдэнтийг Эрдэнэс 5 толгойг станцыг ховчих хэвтэйгээд дайраад штэ. Гэтэл хувьд очсон бензин оруулж зарж байгаа нь юу болж байна харуу сая тий. Ашигтай болж штэ. Тийм бооз. Бүгд тэр хэдин колонктой хэдин хэмжээний бензин оруулж зардаг тэрийгээр бүгд зээлтэй. Өрөндөө баригдцгаацсан. Тэгэхээр нөгөө эргэлтэн том учраас одоо чи тэрүүн төрний зээлтэй чи тэндээс нэг өөртөө таны 20-30 сая төгрөг хамаагүй аваад хэрэглээд ах. Тэ? Зүгээр мө цалингаар амьддаг хүний хажууд арай баян. 100 тэрбум төгрөгийн зээлтэй бензин оруулж зардаг компани бол ашиг нь 2-3% байх нь хамаагүй. Нөө тэрбум бас илүү 100 дахин илүү 100 тэрбумын зээлтэй юм чи бас нэг тэрбум төгрөг тэндээсээ өөрөө хулгайлаад аятайхан амьддаг боломжтой ш юм уу? Тэгээ тэрүүгээр одоо уус төрчл мөрчдгийг хахуулдаад мөн үү. Тэгээ оюу толгой оюу толгой руу шатхуу нийлүүлэх мяатлуу нийлүүлэх гэдэг нэг нийлүүлдэг 5 толгой руу нийлүүлэх гэх нэг хідэн том нийлүүлэлтээр нь ашиг машиг аваад ашиг хуваагаа суучдаг энэ ч бодит юмнууд шүү дээ. Мөн үү. Тэгэхээр би энэ тайлбарлах гэдэг нь одоо төр яаж ийсэн чи сая яам сайд мэдэн хараа үзтээ. Хувийн компаниуд Орос нефттэй гэрээ хийхгүй сайд нь өөрхий зовоод гэрээ хийгээд байгаа үстэй. Тэгэхээр нэгэн сайд нь өөрөө тий яста шар махтайгаа хатаж ард түмэнд хад үзэгдэж гэрээ хийж байгаа тохиолдолд тэр хувийн компаниуд ямар хэрэгтэй юм. Мөн үү? Яг тэрэн шиг одоо нэрчим хүч эрдэнэ тийм нохоон замаар л орох байхгүй да. Тэсийн цэвэр нөгөө нэг хувийн компаниудын тэгээд зөвшөөрөл нь ихсгэн барина гэж ингээд тэгээд ийлээ. Чи нийлүүлдэг нь нэг л компани ш Рос нефт гээд. Тэгвэл нэг талдаа төрийн өмчи нэг компани нийлүүлдэг байхад энэ талаас нь 10-20 янз янзын луурчид тэ сайхан адал явдалтай нөхдүүд аваад тийм үү? Тэгээд нөгөөдхийгөө тэ одоо хэн оюу толгой руу улс төрчтэй хувьд шахаж чадсан нь ашигтай ажилчдаг. Хэн Эрдэнэс 5 толгой руу дизель юм нийлүүлсэн ашигтай ажилчдаг. Хэн Эрдэнэ лүү нийлүүлсэн ашигтай ажилчдаг гэдэг. Тийм л бүтц байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө тэ одоо колонкууд молонкууд элдэн үн хувийн хож болно л доо. Нэгдсэн нийлүүлэлтийн сүлжээ хадгалт мадгалтай тэр чинь нөгөө энэ хувийнх нь хийхгүй та нар төсвийн мөнгөөр бариад үг гэдэг л шүү дээ. За хоёрдугаар зүгээр миний санаж агаар сүүл сонирхсангүй зүгээр нефтийн үнийг бага байлгах гад тогтвортой байлгах гад валютын ханшин дээр бол тусдаа эднэрт нефт оруулж зардаг компаниудад тусдаа ханшаар нэг хэсэг айгүй их тэтгэсэн шүү дээ. Тэндээс маш их ашиг хийсэн. За би өөр маш сайн санаж байна. 2012-аас 16 онд шүү. Би сүүл сонирхоо болцсон. Доллар 2500 болцсон байхад нефтийн компаниуд 1400 1500-аар өгдөг гэсэн байхгүй юу? Тэгэхээр чинь бодолтой. Тэр чинь цэвэр л өөр байгаа шүү дээ. Тийм. Тэгсэн мөртөө загчийн чөлөө төрөлтөд хувийн компаниуд сайн гэдэг. Тэгвэл хувийн компаниуд нь тэр доллар 2500 болцсон үед нь доллар аваад явгүй л да. Тэгээд бидний үздэг янз бүрийн хөнгөлт мөнгөлт энэ тэгээд ухах юм бол хувийн компанид очисон гэж
Одоо хувийн компани лагд гэж байдаг. MCS эдэлдэг янз бүрийн зайл санхүү татвар мотортой холбоотой залилангуудыг үзэх юм бол юу хувийн компани, төрийн компани юу бүр зөндөө юм гарч ирнэ шүү дээ. Тийм тэгэхээр худлаа байхгүй да. Тэгэхээр саяны нефтийн хомсд бол нэг юм. Хоёрдугаар бид нар хятадаас авна гэдэг чинь худлаа байхгүй юу? Хятад чи өөрөө сая тэр Венесуэл дээр тэр чи Венесуэл бас нэг хятадын гаднаас импортлж байгаа 4-5% байсан баха. Том штэ хятадх чинь. Тэгээ арабаас авч байгаа. Тэдийг Оросоос авахулж эхэлж байгаа. Да Канад Америк руу өгдөг байжсэн. Мөн үү? Тэнгуут нь бас нөгөө Трампын жоохон өнгөрөө дээрлэхэд онгууд нь хятад руу зардаг болсон шүү дээ. Өөр бид түүний хэлдэг Венесуэлийн хүнд нефт. Канадын нефт ч бас хүнд байхгүй юу? Тэгээ хүнд гэдэг нь ийм өтгөн ингэ нэг ийм баг битум замын хар гэж байдаг шүү дээ. Тэрэн шиг тийм нэлийн тийм өтгөн юм байхгүй. Тэрийг чинь шингэрүүлж төрж хийдэг. Ялангуяа дизель машин хийдэг гол түүхийд нь байхгүй юу? Тэгэхээр Америкийн бүх тэр нефтийн боловсрол үйлдвэрч чинь юуны Венесуэлийн болон Канадын хүнд нефтэн дээр тааруулаа хийчихсэн. Тэрийг дахин шинжиж өрнө. Тэрийг дамжуулдаг хоолой молоо дид төсцгүүд өчнөө зардалтай дийлэхгүй учраас сая бушууг Венесуэлд дайраад булааж авч байгаа тэр байхгүй юу. Тэгээ нөгөө талдаа Канадад бас хэдэдлөө юанаар зараад эхэлсэн байхгүй юу. Дэлхийн хүмүүс сайн үзвэл их ойлгомжтой яг н том геополитикийн тэмцэл байна шүү дээ. Түүхийдүүдээ хэн ханах юм? Тэрийг төлбөрийн ямар доллар хийх юм уу, юанаар хийх юм уу, тэг ямар мөнгөөр хийх юм уу? Тээвэрлж байгаа компаниуд дээр хоорондоо худалдаан дээр цөмөрөө тарифуудаараа яаж бие биентэйгээ байлдах юм гэдэг хэдийн юм л байгаа байхгүй. Түүхэн ядын хянах санхүүгийн төлбөрийн мөнгө нь хэнийх байх юм. Дээр нь орж ирж байгаа гарч байгаа бүтээгүүд дээр импорт экспортын хэдэн үеийн тариф тавих юм. Энэ гурван юмар л хоорондоо байлдаж байгаа шүү дээ. Тийм болохоор манайх бол зөв одоо бушуухан дээр Орос нефтэнтертэйгээ төрн учраа олоод дотоодтой байж байгаа компаниудаа болохгүй л нэг тийм төрийн өмчөж хэлэх юм уу эсвэл зөвхөн эдгээр холбоог нь аятайхан зөв болгоод тэгээд зөв санхүүгийн горомтой болгоод тэгээд баг ямар татвар эдрээс авах хэрэггүй шүү дээ яах юм бэ энэ нефт оруулж зарж байгаа компаниуд эрчим хүч үйлдвэрлэж байгаа станцууд тэгээд татвар авна шүү дээ аваад ард түмэнд өгнө гэдэг боловч тэр чинь эргээд буцаад ард түмэнд үнэ нэмэгдэж орж ирнэ шүү дээ үнэ нэмэгдэж орж ирнэ тийм болохоор тэр мөрийг одоо шинэ үнэхээр үнэ байлгыг татвуудын боловч хэвээр янз бүрийн тиймэрхүү татвар матвар хэлдэв минь болиулаад тэгээд нийлүүлэлт дээр нь доктортой тал дээр нь сайхан хянцлууд чөлөөтэй энэ компаниуд энэ нөгөө тал дээр нь компаниуд бол угаасаа ашигын төлөө нэг юм сайн ойлгох хэрэгтэй байхгүй юу? Ховд очсон бол бүгд ашигын төлөө явах нь угаасаа тодорхой. Хоёрдугаар ашиг хизээ бий болох юм гэхээр хин хамгийн хүү багтаа зээл удаан хугацаанд авсан ашиг олох учраас эдрийг буруутах аргагүй байхгүй да. Тэгээ миний яриад байгаа шинэ мөнгөний бодлого гэдэг байгаа чинь бүгдэнд нь жилийн 2% хүүтэй зээл өгөөд хэн хэдэн колонктой хэн боломжтой тэр үгээр зээлээ аваад та нар босоод ирээч. Зээл чинь нэг муухай долларын эзэд гаднаас байха болоо. Тэ засгийн газар шин та нарт хангалттай зээлийг ч өгөөд тэрэндээ та нар ижилхэн хүүтэй зээл аваад жинхэнэ хэн сайн менежменттэй зохион байгуулж байгаа. Тэ хэн хамгийн сайн зөв стратегийн болон тактикийн менежменттэй зөв хийж байгаа. Тэрэн дээр чи ингээд тэр нь өөрөө авиасараа босоод ирэх гээд ингээд зөв өрсөлдөөн зөв одоо төлөвшил шинэ хөрөнгөтөн анги давхаргыг бий болгох гэж тэгж үзээд байгаа хөх нэг чухал юм. Тэгвэл би бол одоо шинэ бизнес хийж байгаа хүмүүс бол буруутгахгүй шүү дээ. Миний шүүмжилж байгаа юм чинь бол засаа та нар тэр нэг байн гаднаас зээл авдаг хамаардыгаа болиулаад дотор талаасаа та нар чөлөөтэй зээл би өгчөө баярхүү тэ би засгийн газрын тэргүүн болж байгаа та нарт хүү багтаа зээл өгөө босгоод ирнэ л гэж байгаа байхгүй юу? Маш энгийн тайлбарлаад байгаа юм тийм шүү дээ. Тэгээд ер нь энэ одоо нэг юм буруу юм нэг явагдчих шүү дээ тий. Нэг буруу тогтолцоо арива нэг юм буруу юм чинь явсаар хагаад нэг цэг дээр угаасаа нэг задардаг шүү дээ. Энэ ер нь ойрхон байгууллаа ер нь Монголд. Яг ийм ээ. Цаг ирж гин гэж ярьдیں۔ Цаг ирж гин. Цаг нь ирж байгаа. Тий. Цаг нь болсон. Цагийн имийг цагтай гэж. Би дандаа нэг Монгол ухаанаар 3 хувааж 3 онлоор ярьдаг штэ. Тэгээ цаг бол аль ирсэн. Ирж байгаа. Цаг нь бол болцсон. Дараагийн шат. Одоо цагийн имийг цагтай буюу Монголын ард түмэн өөрөө энэ дундаас нэг 100 150 мянга 200 мянган хүн энэ бүх юм буруу юм байна. Энийг шийдэе гэж чи сая тогтолцоо гэж чухал ярьлаа. Хизээ ард түмэн зөв юмд очтیں۔
Эхний шат нь хүнтэй тэмцдэг. Тэ? Хүнтэй тэмцдэг байхгүй. Од жаргал муухай, санж баяр муухай, баяр цэгт муухай, элбэгдэрж муухай гэж хүнтэй тэмцдэг. Дараагийн шат нь асуудал буюу үзэгдэлтэй тэмцэнэ. Ман нам муухай, ан нам муухай, хүн нам муухай гэж мөн үү? Намуудтай тэмцдэг гэсэн үг шүү дээ. Хамгийн сүүлийн шат нь бол тогтолцоо буюу улсын хуралтай тэмцэх байхгүй юу? Энэ улсын хурлын үндсэн хуулинд 92 оны үндсэн хуулиар бий болсон төрийн эрх хэрэгтэй гэдэг улсын хурал нь өөрөө тэр намуудыг төрүүлээд байгаа. Мөн үү? Тэр намууд нь өөрөө баяр цэгт элбэгдэржийг төрүүлээд байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нар ингээд эхлээд хүнтэй тэмцэж байгаа сүүлдээ энэ хүнийг гаргаж яадаг намуудтай тэмцээд одоо сүүлд энэ намын бий болгоод байгаа тогтолцоо буюу энэ улсын хурлыг цэвэрлэх шат болчиход байгаа. Тэгэхээр энэ дүү хурдан орж чадах юм бол цагийн эмийг цагтай гэж. Тэгээ сая тэр нөгөө ард нийтийн санал асуулга гэсэн хөдөлгөөн сая байгуулагдаад явж байгаа. Би тэрэнд бас хамтарч дэмжиж оролцоод явж байгаа. Тэрний гол санаа юу юм гэхээр цөмөрөө хангалттай 35 жил хүнтэй тэмцлээ. Үр дүн гарсангүй. Мөн үү? Гэхдээ ямар ч ерөнхийлөгч болсон байсан хэврээ байгаа үсттэй. Тэг хөрсөх вэ нүү, тэрний өмнөх Женко батлага вэ нүү, тэрний өмнөх элбэгдэрж вэ нүү. Байдал улмалд ордлоо шүү дээ. Тэгэхээр асуудал нь хүндээ биш байгааз. Дараа нь тэ 92-оос 96 ман нам дангаараа барьлаа. 96-аас 2000 онд арчс нам жоох олонх болох гэж үзлээ. 2000-аас 2004 онд ман нам үнэмлэхөө олонх байсан. 2004 оноос эхлээд хоорондоо ойролцоо гарсан. Бүгд ингэж үзэхэр аль нь ч дангаараа байсан, хамтарсан байсан хутаа байгаа өстэй бас. Тэгэхээр явж ерөөсөө яг энэ улсын хурал гэдэг бүтцэд байгаад байгаа байхгүй. Энэ улсын хурал чи өөрөө бүтц. Энэ улсын хурал гэдэг бүтцийг хэн бий болгосон гэхээр үндсэн хууль гэдэг байхгүй юу. Тэгэхээр үндсэн хууль ч өөрөө тогтолцоог бий болгож байгаа. Тэр тогтолцоогоо хэрэгжүүлж байгаа бүтц нь улсын хурал байхгүй юу. Тэгэхээр одоо бид нар улсын хуралд энэ ард түмэн итгэж гэнэ үгүй юу. Яавал зөвөр үүдэг асуудал нь ард түмэн өөрөө шийдэх цаг болцсон байхгүй юу. Үндсэн хуулиар байна шүү дээ. Үндсэн хуулийн 1-р бүлгийн 3-р зүйлд Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдлэлт түүнийгээ төлөөллийн байгууллагаараа дамжуулан эдэлнэ гэдээ маш тодорхой заасан. Тэр нь юу гэсэн үг юм? Биднэрт засгийн эрх байгаа байхгүй юу? А бид нар засгийн эрхээ яаж хэрэгжүүлэх юм гэхээр 4 жилдээ нэг болдог улсын хурлын сонгуульд оролцоод тэгээ бидний тэр сонгосон улсын хурлын засгийн газрыг байгуулад бидний төлөө ажиллах ёстой байхгүй да. Өөрөлдвөл бид нар нөгөө энэ компани засаглалаар бол улсын хурл гэдэг түүцийг байгуулчихж байгаа сонгоод дараа нь тэр түүц нь засгийн газар гэдэг ерөнхий нөгөө захирлантай засгийн ерөнхий сайд чинь гүйц захирал байхгүй юу. Тэгэхээр улсын хурлын түүц ерөнхий сайд нь гүйц захирал байхгүй юу. Мөн үү? А тэгэд хувьцаа эзэмшилтэнд бид нар байхгүй да. Гэтэл энэ гүйц захирал нь түүц энэ төр нь хувилдаад хувьцаа эзэмшилтэйгээ дандаа хувилдаад бидний өмч хөрөнгийг гадагшаа барьцаан тавьж जैन зарж जैन хувьчлах нэрээр тэ хүмүүст өгч जैन алдж जैन өөртөө дундаас нь хулгайлж जैन. Энийг шийдэх цаг болцсон байхгүй юу? Яг зөв. Тэгээд би яг сүлд дүүн нэг одоо сэтгэл зүйч нэ Жайна эмчийнхаа нэг мөний блог тайлах сургалт тэгээд бас сэтгэл зүйн сургалтанд суугаад тэгээд ер нь ингээд үзэл бодол маань их өөрчлөгдсөн. Ер нь юу гэж боддог ус гэхэлээ хорооч юу их баян байна. Хорооч өөр их тийм өгөөмөр ертөнц юм а тий чинээлэг эд баялагийг ингэж үүсгэх боломж нь маш их байдаг. Тэгээд ингээд яг ингээд харах юм бол улс орон хөгжөхөөр л их хурдан өгч юм бэл. Их хурдан одоо баялагийг бүтээх боломжтой тий. Тэнийг ард түмэн маань ойлгосоо зүгээр л нэг энийг буруу жоох юм а засчвал тий улс орон маань уг нь цэцэглэн хөгжих бол маш хурдан юм байна гэж сүлд их боддог ус. Өөдгөр уг хардаг ус. Тэгэхээр энэ сайхан өөрчлөлт нэх удахгүй бас ирэх баах ирээсэ гэж бодож байна. Яг зөв чи өөдрөг гэж шүү дээ. Тэгээ би ч сан үзэж байгаа хүмүүс хэлмээр байгаа. Өөдрөг вэ. Тий өөдрөг хармаар. Өөдрөг байвал ялдаг байхгүй юу? Мөн үү? Оптимист гэж хэлдэг шүү дээ. Пессимист буюу өөдрөг биш байсан тохиолдолд дандаа ялагдтыг. Одоо би чинь саяны юмныг ингэж чи хоёул шүүмжлээд яриад байгаа нь энэ буруу юмнуудыг яаж засах уу гэж өөдрөгөөр тэмцэх гэж шүүмжлээд байгаа байхгүй юу? Тэгээд нэг юм бас нэг хортой юм байт юм билээ. Ингээд би энэ олон жил ингээд янз бүрийн хүмүүстэй уулзаж уулзраад ярьж хөөрөөл явхад хамгийн их намайг хорлдог хүмүүс нь өөдрөг биш хүмүүс юм бэл. Өөдрөг биш. Тий. Тэгэл намайг эргэлзүүлчихдэг байхгүй юу? Юу гэдэг гэж ингээл найз нөхдүүд чи болиоч чи наад ард түмэн чи хизэж чиний юмыг ойлгохгүй. Чи хайрын цагаа үрж байна. Хамгийн энгийн жишээ.
дээ. Өөрөө хувийнхаа юм хийгээч. Гүтэг чи болооч дээ. Гэхдээ гол нь юм баг. Миний хувь намайг хувийн юм хий гэхгүй байгаа. Гол нь чи үр дүнд хүрэхгүй гэдэг байгаа байхгүй юу? Наад чи ойлгохгүй ард түмэн чи. Тэгээ чи ойлгохгүй ард түмжлээ ингэж өөрийгөө зовоогоо яваадах юм. Тэгээ наа чи бүтэхгүй байхгүй дээ гэж. Энэ бол хамгийн их хоролдог хүмүүс намайг. Өөрөөр хэлбэл миний дайсан бол энэ одоо саний миний нэрийг хэлээд байгаа нь од жаргал баяр санжийн баяр баярцагт биш байхгүй юу? Миний дайсан бол энэ юм боддог өөдрөг биш хүмүүс байхгүй юу? Өөртөө төлөө тэмцдэггүй. Сүрэг хүмүүс тий. Тэрийг засах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ингээд наа чи бүтэхгүй ард түмэн ойлгохгүй гэж ярьдаг хүн зөндөө байдیں۔ За нөгөө талдаа за тэмцэн. Гэхдээ л наа тэмцэлч ингээд янгуут л нөгөө женкон ашиглчин, нөгөө хүрсгэн ашиглчин, тэр нам нь хожчин тэгээд албаар бүр тэгээд үүмүлээ явчтیں۔ Нөгөө нэг ард түмний төлөө зөв явж байгаа тэмцлий чинь дахиад нэг хүнтэй холбоод, намтай холбоод тийм насч хүмүүс маш их тэмцлээсээ учраа олохгүй цаашаа ингээд бүр дараагийн шатлуу төлөв байдлуу шилжиж явахгүй нөгөө мухардаад тэгмүүд нөгөө хүмүүс нь 70 тухамсарт нь гээ наа чи ингээд явангууд чинь за чи ингээд их хурлыг тараагийн явчих. Хүрсэх хожчихвол яах юм? Мөн үү? За чи одоо ингээд зандан шатрыг тий ингээд явчихгууд нөгөө оюун эрд нь хожчихвол яах юм? Тэгдэг хүмүүс маш их хорлдог байхгүй юу? Бас тийм үү? Тэгэхээр тэр бүх юмд хорлогдохгүйгээр зөв яг ямар ч монгол хүн зүгээр л өөрийнхөө ахуй амьдралаа бодоо. Нүн үү? Тэгэд аль болохоор ахуй амьдралаа өнөдөр шүү дээ. Баяр хүүгээс, оюун эрднээс, хөрсөхөөс, зандан шатраас хамааралтай байлгахгүй тулд тий хүнээс хамаардаггүй өөрөөс нь хамаардаг тогтолцоо бий болох хэрэгтэй байхгүй юу? Логик нь ойлгож байна тий? Өөрөөр яг жинкнээс үндсэн үедээ шинчлээд өөрт нь үйлчилдэг түүзээ дахиж сонгох хэрэгтэй. Тэр түүз нь яг өөрийнх нь өмнөөс маш сайн өөртөө төлөө зүтгэх ерөнхий менежер, ерөнхий сайдыг томдох хэрэгтэй. Чадахгүй л ерөөсө маргааш нь огцруулж чаддаг тийм шинэ үндсэн үйлтэй болох хэрэгтэй байхгүй юу? Ерөөсө маш энгийн юм. Тэгээд тэр түүз нь гүц захирал нь нийлээд дураараа зээл авдаггүй. Мөн үү? Яадаггүй. Бидрээр батлуулж аваад мөнгөө хэвлэлцдэг. Зарсан юмныхаа орлогоороо буцаагаад импортоо зохицуулчих. Айгүй энгийн юмнууд ч хүн бодож чадвал. Тийм байхгүй юу? За баярлалаа. Тэгээд өнөөдрийн дугаард нь хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд сонирхолтой яриаг өрнүүлж чадсан бас их баярлалаа. Тэгээд ерөнхийдөө нэвтрүүлгийн цаг болчлаа тийм. Тэгээд ер нь яг хоо эцэст дүгнээд хэлэхэд монголчууд бид яг өөдрөг байхасаа гэж нэр гинт бодогдож байна тийм. Ер нь хороо өөрөө маш баялаг юм байлээ. Манай улс орн ч гэсэн үүнийг баян орн шүү дээ тийм. Маш сайхан хөгжил цэцэлтийг авчрах боломж бүрэн байгаа. Энэ сайхан цаг удахгүй ирнэ гэдэгт найдаж байна. Тэгээд өнөөдрийнхэн дугаарыг мэд төгсөе. За тэгээд төгсгөлд нь үзэж байгаа хүмүүстээ хэлэхэд саний хэлдэг манай угнаг юм хэлдэг өөдрөг байх буюу өөртөө итгэлтэй бай. Өөдөг үнэр чи өөртөө итгэлтэй гэсэн үг байхгүй юу? Тэгээд өөртөө итгэлтэй байх юм бол та нарын шийдэж чадахгүй гэж бодоод байгаа. Тэ? Эсвэл хэзээ та нар одоо үр дүнд хүрэхгүй юм шиг энэ андуураад байгаа бүх юм чи алга хөрвхийн зур. Нүүд ирэмхийн зур бүтэн шүү. Гол нь та нар өөртөө итгэлтэй байгаад гэж жоохон бодцоогоо чи. Яг яагаад байна гэд. Тэгэх юм бол бүх юм эцэст энэ саний нэр дурддаг хүмүүст биш. Энэ хүмүүсийг толгой дээр гарч дураад өргөөд байгаа бидэрт өөрсдөд байгаад байгаа байхгүй юу? Тийм үү? Тийм байна. Тийм үү? Бидэрт тийм учраас монголчууд минь одоо бидраас хамаарч байгаа. Энийг үзэж байгаа танаас өөрөөс ч хамаарч байгаа учраас юмаа бод. Тэгээ миний тавиад байгаа мөнгөний бодлого бол хөгжлийн шийдэл гэдэг онцтой нийлээч. Бүх юм мөнгөний бодлого. Тэгээ тэр мөнгөний бодлогыг шийдэх шинэ мөнгөний бодлого гэдэг байгаа миний тэр хөдөлгөөнд бүгдээрээ хамтраараа дэмжиж ажиллаараа. Тэр маш энгийн юм байна. Зээлийн үг жилийн 2 болгоно. Татрыг олсон ашигаас нь авна. Ханш доктортой болно. Авилгал хулгай огт байхгүй болно. Цалин тэтгэр хамгийн багадаа $1000, цалин $3000 болгоход эдийн засаг хангалттай нэг талдаа тэтгэр нь $1000 хавцаа цалин $3000 болсон хүмүүс чинь том худалдаа авахч болно. Худалдаа авах талдаа мөнгө ихтэй болчих юм бол нөгөө талдаа үйлдвэрлэл хөгжөөд эхэлчихнэ. 2% хүүтэй зээлэр үйлдвэрсэн тий бүх бараа бүтээгдэхүүн минь энэ ч төлбөрийн чадвар сайтай болсон хүмүүс наагаад ингээ эдийн засаг эргэлдээд явчихна. Инфляц огт болохгүй баталгаатай хэлээ. Төгсөд нь хэлэхэд засгийн газар мөнгө хэвлэдэг болохоос биш хувийн банкуд аппликейшнуд мөнгө хэвлэдгийг болиулнаа. Энэ аюулгүй чухал юм шүү. Аюулгүй чухал юм. Тий, манайхаа анзаарахгүй байгаа. Тэнийг сайн анзаарахгүй. Засаг мөнгө хэвлэн гутан засаг болохгүй
дураараа мөнгө хэвлчихнэ гэдэг байгаа мөртөө. Чи уугна аппликейшнаас 10 сая төгрөг жилийн 50% хүүтэй зээллээ. Тэм үү? 10 сая төгрөгийг чи 15 сая болгоод төлөх үүрэг хүлээчихэж байгаа. Тэр 5 саяыг чамд өгөөгүй шүү дээ. Мөн үү? Тэгэхээр зүгээр нэмүү жирийн аппликейшн мөнгө хэвлээд байгаа байхгүй да. Ойлгож байна уу? Тэнийг бүгдийг болиулнаа. Зөвхөн засгийн газар мөнгө хэвлэнэ. Тэгээ хүмүүс харин 2% сэтрэхгүй зээл авсны шимтгэл төлөөл тэгэл бүгд бизнес хийдэг болно. Яг үнэ. Тиймээс одоогийн инфляц гэдэг байгаа чинь тэр өндөр зээлийн хөв буюу банкуд, хувийн банкусууд аппликейшнуд мөнгө хэвлээд байгаа байхгүй. Тэрийг бодуулаагүй цагт нь уус хязгаарч өөдлөхгүй. Энэ аюулгүй чухал юм шүү. Шинэ мөнгөний бодлогын үндсэн зорилгууд ерөөсөө энэ байгаад байгаа шүү. За тэгээд уугнаадаа баярлалаа. Тэгээд подкастыг минь үзэж байгаа хүмүүс ч гэсэн таалагдсан эсгүүд цаашаа тастаад рил хийгээд контент хийгээд түгээвэл би та нартаа маш их баярлална. Миний та нартайгаа хамтран дэмжиж өгөөч хүсэж байгаа юм нь энэний дор комментээр дэмжинэ гэж хэлэх биш. Энэ дундаас ойлгосон юмгаа цаашаа сайн түгээж өгөөрөө. Тэр айгүй чухал шүү гэж хэлж байна. За тэгээд уугныхаа цаашдаа ажилд нь амжилт хүсье. Аль болохоор бид нар ингээд нөгөө буу зэвсэг бариад жагсаа цуглаан дайн байлдаа хийхтэй биш. Яг энэ хүмүүсийг юм бодуулдаг бол түр чийс их чухал юм ярьсан. Болохгүй гэж мэдрээд нь штэ. Их сони юм да би одоо ингээд нэг л өргөө амьдарч болно гэхэд өртөө байнга зовоод байна. Ингээ болохгүй байгаад байна те. Энэ оюу толгойг уг шийдж болох юм шиг мөртөө яагаад шийдэхгүй нэгэд ингээ мэдрээд байгаа бүх юм чинь мэдлэг болгоод онош гарц шийдэлтэй нь хэлж өгөх юм шүү. Энэ бол шинэ мөнгөний бодлого гэд миний яриад байгаа юм шүү. Тэгээ шинэ мөнгөний бодлого маань өөрөө хөдөлгөөн маань Монголын одоо төв талбайн баруун талын үйлдвэртний эвлэлийн төв байр гэж байдаг шүү дээ. Тэрний 219 тоотод үйл ажиллагаа эхэлсэн байж байгаа. Тэгээд миний төмөрчийн баяр хүү гэдэг пэйжээр холбогдоод уулзаж учирч ярьж хөөрч хамтрах чөлөөтэй шүү. Мессенжер чатаар надтай харьцаараа. За тэгээ баярлалаа. За баярлалаа. Сайхан битэр бас хамаа намаагүй нилээ нийтшээ өсчээд олон сэдвээр ярих шиг болсон ч гэсэн цаад санаа нь бол хоёулынгийнх нь сэтгэл өөртөөхөд амьдралдаа зовсон. Бусдынхаа төлөө зовсон. Эх орондоо нутаг орондоо санаа зовсон хоёр хүний яриа хүүрнэл байлаа шүү. За баярлалаа та. За баярлалаа та бүхэндээ маш их баярлалаа.